Таны амьдрал нэг л хэвийн үргэлжлээд байна. Хуучин бүхэндээ дасаад нэг л газраа гатсан мэт санагдаж байна. Тэгвэл таны амьдралд тесрэлт хэрэгтэй. Илүү сонголттой, илүү чөлөөтэй, илүү хурдан, илүү хэмнэлттэй. Моби Home илүүдээ өрхийн үйлчилгээний шинэ эхлэл. За манай подкастын зочны хэсэгт манай комедиан Содо хүрэлцэн ирлээ. Тэгээд киноны агуу их мэдлэгээрээ манай Зойтой дайралцъя гинэ. Үгүй тэгээгүй. Урилга хүлээж авсан баярлалаа. За баярлалаа. Би бас гоё үздэг подкастнда гоё орё гэж боддог байсан. Тэгээд орсон таатай маш их баярлалаа. Сэтгэл өндөр сууж байна. Манайх нэг сизонд нэг комедиан яаж ижээд оруулна гэж боддیں۔ Ер нь бол тэгээд бас сизны маань бас эхлэлийн дугаарууд дээр бас манай Содо хүрэлцэн ирлээ. Бас Содотой бас хүрэлцэн баярлаа. Тэгээ бас гоё кино ярьсан тий их хил ам багтай дугаар болоосай гэж хүсэж байна. Тийм тэгж хүсэж байна. Аригууны одоо хорон дуунахгүй тийм ээ. Гоё явчаа л гэж бодож штэ гэхдээ. За манай Содо ч өөрөө бас нэг кино минь тоглоод яваадсан уу? Тийм. Чи ямар аав бэлээ? Хүлээ. Аав Universe-ийн нэг кино штэ бас тийм. Манай хөрлийн ахын одоо аюу олон аавууд хийсний нэг нь те. Хамгийн шийтэн байсан те. Яа шууд тэгэл эхэлж байна да те. Яг бороогийнх нь бодлохлоор ингэсэн юм аа тэгэл хүүхэд тахтай аюу мөрөөддөг байсан. Том тарган худалч гээд нэг кино бол миний амьдрал бас нөлөөлсөн юм шиг байна. Хүүхэд тахтай аюу үтсэн аюу олоодаа үтсэн тэгэл вау кинонд нэр ингээд бас тоглож үзэх юмсан те. Ингээл гэж аюу мөрөөддөг байж байгаад тэгээд хөрлөгч энэ 20 хөтэлж исэн. Тэгээд яг дам нэг юм мэддэг тэгээд тэгсэн чи хөрлөх комеди гэдгсэн чи нэг юм кино хийж ин чи хараач гээд. Тэгэл орсон доо. Тэр яг миний анхны хөс болохоор тэр бүх мөчүүд нь айгүй нандин байсан зураг авалт маавалтай юу гэдгийг те. Тэгэл одоо тэрнийг хүлээж мөхлээх. Тэгэл одоо нээлтэнд очих те. Киногоо дотор нь ороод үзэх те. Тэр бүх гоё мэдрэмж байсан. Тийм мэдрэмж нь бол өөрөө гоё эстэй. Гүйлав хэдэн онд гарлаа? Өшний 5 жилийн өмнөх ч л кино л байгаа. Тэрнээс 6 жилийн өмнөх кино. Тэгээ ер нь бол нөгөө авто кинонууд айгүй олон байдаг шүү дээ. За жишээлбэл Хүрлээхийн кинонуудаас Тагнуулч аав нь бол надад аим гоё кино. Аим гоё комеди. Тэнгүүтээ тийм тагнуулч гоё. Миний муу аав гэдэг кино бол миний гэтээ Хүрлээхийн кино бол биш үү. Хүрлээх тоглодог маш гоё кино. Тэгээ аав гэдэг одоо Цэрэн болдохын гол дүртэн тоглодог кино байна. Гоё тийм маш гоё кино байна. За тэгээд бас ямар аав сайн аав гэдэг нэг бас кино халдсан талгаахын тоглодог бас маш гоё кино бодит түүгээс идвсэн. За тэнгуут шит кинонууд байна. Одоо таны тоглосон кул аав маань байна. Асрагч аав маань байна. Яг саяны өмнө дурддаг хідээ яж бол угаасаа яхаач хүрхээр хөл улсагдчихжээ. Тий. Гэтэ яг өөрөө нэг кинонд тохоонд нь буцлаад ингэж явахын үед бол тэр бол маш гоё мэдрэмж байсан байх. Улаан хевсэн дээгүүр алхаал те дууссныхан дараа. Тий. Гэтэ яг нэг чи шийт гэсэнд нь яг би өөрийгөө л зэмлэж юм л да. Бор одоо энэ амьдралд ер нь өөрийгөө л зэмлдэг болдго юм байна те. Тэгээд өөрийгөө үзчихэд жоохон кринж бараа. Ер нь өөрийгөө үзэх шал балаа ч гэх шиг те. No, I wasn't
like манай элей бол амьдршаа. Тэгэл ер нь жоохон эцсэн те үзчихэд ямар мангар юм бэ гэтээ би юу хийчихвэ ч юм уу те. Яа босод уран бүтээлчдийг бол хэлээгүү те. Тэдэр маань бол мондог ус. Би өөрийгөө яагаад тэгж хэлсэн хэр нөгөө нэг энэ кинонд жүжиглэн гэдэг чинь бороо бас энэ тусдаа мэрэгжил байгаа байхгүй тий ямар ч энэ одоо ногоотой шүлийн уугаагүй тий номын үзээгүй нэг юм хүн явж ороод одоо зөвхөн найруулагч хүлээх хоёроос одоо нэг юм зөвлөгөө аваад за чи нэг инг гээд тэгэл одоо юу гэдгийг намайг уулын хөөгөө явуулахаар тэгтээ сэтгэлийн бодсон юм уу урмын бодсон юм уу гоё байна ч юм уу тэгэл ингээл үргэлжлүүлээл тий ямар тааш дуусгасан тэгээд нэг яг өөрөөрөө л байцсан юм байлээ. Эн чинь дүр сийлэх ёстой шүү дээ. Тэр жүжигчин гэдэг хүний ажил чи яг сийлэх ёстой яг юм тэгэнгүүт би комеди дээр ямар одоо ярьд комеди ч угаасаа ямар ч дүр хэсэгдгүй бид нар ч одоо яг л байгаагаараа байгаа тий. Одоо өөрсдийнхээ юмрыг л одоо хүмүүст зарж байгаа гэсэн үг шүү дээ. Нэг орой пив ууж хахад хамт нэг би уугаа суухаар гоё идэг найз байдаг шүү дээ. Нэг яриа нэг тийм л одоо тийм юмртай л шууд тэрүүгээрээ тоглолцсон. Тэгээ дараа нь болохоор нөгөө ангаахын алдартнууд гэдэг месмеризмтэйг бас кино хийсэн чинь бас л яг нөгөөдөг чинь тий. Тэгэл тэрийг үзэж байгаа юм бэ? Тэр ямар хөө кино байсан бэ? Тэр нөгөө месмеризмын олон анги кино байсан тий. Олон анги бид нар тийм ситком аягийн кино үзсэн. Ангууч гремикс тийм месмеризмын хоёр тий би зори би тийм тийш тий. Тэрийг бол харж исэн гэхдээ яг үзээгөө. Би хамгийн анх юунаас анх жүжиглэлтийг ч харсан бэ гэвэл нөгөө UB comedy нөгөө галзуурхан гэм докюментари хэлбэрээр хийсэн. Тийм. Тэр гэхдээ нөгөө нэг яг тий жүжиглэх шаардлага ер нь гарсан нь олонтойгоо байгаад тэр мокюментари болохоор амар гоё бас яг одоо жишээлбэл хүмүүс ингэдэг байхгүй бас нэг ингээл одоо ах гişнэр залган тий. Одоо нэг юм киноны хэсэг байна тэгэл чи ялоо энэ хэсэгт ингээд тоглооч бариач те заримдаас гол дүрмөр санал болгон тэгэнгүүт одоо яг үнэхээр яг саяныхаас болоод айцсан байхгүй. За би одоо ийм дүр гаргаж дахиад нөгөө содогоор яваад байна. Гүйс дуушлаар ахах чинь жүжигчин гэдэг чинь одоо тусдаа яг энэ мэдрэмжтэй хүмүүс үйдэг юм байна. Надад энэ нь үнэхээр алгаа тий. Би одоо бол дахиж гэж айдаг. Мокюментари тэр манайхны хийсэн мокюментари болохоор өөсөө мокюментари шүү дээ. Яг докюментари юм шиг л яг чи зүгээр байгаагаар л байх хэрэгтэй. Тэнд байгаа бүх хүмүүст гисэн. Тэр нь бол айгүй амар байсан. Тэгээд нөгөө нэг бүр гэр бүл болцсон хүмүүстэйгээ хамт байж байгаа болохоор тий. Манай идрэгийн мэн одоо хамгийн анхны киноны уур бас кино тоглож үзэх мөрөөдөлтөө анх удаа мөрөөдөл хийсэн тэр хүчээр бас хөгжилтэй заадах чинь гарахгүй байгаа юм олон хэсэг мэсгтэр хүртэл өөрийгөө гарч байгаа гэж бодоод үүний сэтгэлээсээ яваад идэхтэй. Тэгээд тэр чинь нөгөө нэг 72 цагийн хугацаанд хийнэ гэд манайс чинь яг тэр ковидын хөл хорионы үеэр тэр амралтын газрыг бид нар гойж агаад бүгдээрөө шинжилгээ өгж байгаа хинж гарахгүй гэдэг нэг тийм хүнд нөхцөл байдалтай бас 3 хоногийн зайгаа шүү бүгдээрөө газ дуусгая гэд тэгээд нийт 72-ийн ер нь 6 цагт нь л яг унтсан баг таслаад нэг 2 цагаар тий. Тэгээд үлдсэнд нь бүгдээрөө тийм манай идрээ бүр сүлрэгсэнс над дээр ирсэн. Машин зори чинь бүр хийгээ сурччээ тий. Яасан өөрийнхөө хэсэгт газ орчоод сөрөөрөө н орсон чинь нүүрэн дээр маск тавьж хөрхрээд унтчих шүү дээ. Мань мэдхгүй бүгд зүтгүүлсээр байгаа бүр ядарчлаа гэдэг. Одоо энэ мэдчлэнгээс ахуулаад эн чинь айгүй тийм нарийн мэдрэмжтэй ажил аваад байгаа байхгүй. Яг нөгөө тухайн үеийнхээ сэдвээ бариад яг коронагийн талаар хийцэн тий. Тийм. За тэр та хоёр жишээлбэл таалагдсан уу? Тэр шийдсэн үү? таалагдсан. Би ч хаяа бүр хөөхөн байсан. тий өөдмөд хараа хаяа үтцдэг штэ. Тэр чинь тэгээд бүр тэгтээ хүмүүс бол шийдгээд идэх ч зарим нь. Тийм үү. Тэгээ би яг анзаарахтаа нөгөө манус чинь болохоор яг тэр офис шиг те тэр мокюментари стилээр хийцэн болохоор хүмүүс яг жинхнээсээ болоод байна гэж ойлгосон юм шиг үү зарим. Тэр нэг юм шинэлэг байсан те тэр нэг комедиануудын хамгийн анхны нэг. Одоо чинь тийм асуултууд амар хэрдэг байхгүй. Идрээ та хоёр жинхнээсээ муудал цадсан гайгүй юм аагүй юу. Жинхнээсээ гэд бодсон яг комментари хийцтэй болохоор тийм яг тэгж бодсон. Тэгж бодод. Окей. Одоо содогийн за тодорхой хэмжээний хэдин кинонд тоглолцлаа тий. Ер нь ийм тим кинонд ийм дүр бүтээхийнсэн гэсэн одоо сэтгэлийн мухарт тийм юм бодол байдгүй. За хаста бороо яг үндэ хаширсан гэдэг кино бол үнэхээр хэцүү ажил юм байлээ. Гэхдээ бид чинь нөгөө нэг одоо амьдрал амар ирээдүг харж мэдэх шүү дээ. Мэд гой нөхцөл байдал нь бүрдэх юм болвол. Кинонд тоглохоос илүү кино хийвэлтэй одоо Холливуудд жишээлбэл аимшиг кинонуудыг комедианууд талаад нь сүүлд нөгөө Weapons тий. Сая тэр нөгөө нэг пилинг кинонууд ямар амар юм бэ тий. Графтын одоо хүн болгонд тэр нэг пилинг киноноос одоо яг тийм инээдтэй юм жишээлбэл гэсэн чинь
Гэхдээ бид нар нэг өөрсдөө магтаад байгаа юм биш. Ер нь бол одоо нэг жоохон хошин хьюмор сэрэг толгоонуудад байдаг юм болов гэж би жоохон анзаараад байгаа шүү дээ. Гэхдээ өөрийгөө магч юм шүү. Бусад хүмүүсийг хэлж байгаа юм те. Энэ одоо яалтчгүй энэ тим юм байна да ч юм уу те. Одоо нэг юм юу гэлээ нэг нийгмийн хэцүү газар хошин урлаг хөгждөг үлээ те. Тэрнийг одоо манайхан жоохон буруу ойлгоод идэг гэх юм уу. Тэг чи өөрөө хошин урлагийг хийдэг хүн хэлсэн шүү дээ. Тэрнийг би ч буруу ойлгочих юм байна биш. Зөвөр эн чинь юу гэж өгөхлөөр хэцүү байгаа газар биднэрт шүүмжлэх, өгөөдөх, илэглэх зөндлүүд олон гарч ирдэг. Тийм яг зөв. Тийм би одоо ингээд улс төрчдийн байгаа энэ байдлынхаа талаар ингээд комеди их юм бол бүх хүн л босоод алга ташаа шүү дээ. Угаасаа нүдэн дээр бэлэн байгаа сетап байгаа юм чи. Сетап үрэх шаардлага зүгээр панчлал явахд болчихж байгаа гэсэн үг. Бүгдөө үзэж байгаа тийм утгаар нь би тэр үгийг хүлээж аваад за тэгвэл нэрнгээсээ яг анх тэгэл өөсөө нөгөө боордлоод хэлдэг шүү дээ эртний төгтөр нэг алиан дунд бас ус төр явж идэг юм аа алиан дунд санаагаа хэлж болдог юм аа гэдэг. Хаантай алиалангаа ингээ юмаа бас хэлчих болдог те. Шууд хэлчих юм бол цаазаар авчин те тэр чинь. Бас нэг тийм болохоор энэ тийм талаас. Одоо манай Зои нэг биччихсэн шүү дээ. Комедианууд аим шиг кинон дээр амжилттай байгаа шалтгаан нэг панчлайна зүү газар нь тавиад байна гэд. Тэр хаан зогсох, яаж нийлэх, хаана айлах аймасаа мэддэм санагдсан. Тэр Аас гэд кино байна тий. Яа үнэхээр сайн тий. 100% ер нь мэдрэмж юм шиг байна. Weapons гэл ер нь комедиануудын хийсэн аим шиг кино. Надад тэр пилийн тэр нөөп одоо жишээлбэл ингээд үзэг ингээ анзаарсан юмнууд айгүй их байдаг гэх юм уу. Одоо тэн дээр би нэг аав маань хүүхэд тахад Чарльз Чаплин зааж байгаа нэг ганц болгоо. Дахиад энийг дахихнаас нь явна гэж. Зүгээр 50 Бага сандчих гэдэг шүү. Тий сандраагүй нэг сандраад тий. Аав маань хүүхэд тахад Чарльз Чаплины нэг юм бүх кинонуудаас бүрдсэн нэг юм DVD авчиж үж ирээд. Хятад DVD. Тэгээд тэрнийг үзэж хахад надад нэг тийм мэдрэмж төрчихсөн байхгүй. Нэг Kid гэд хүүхэд гэд киног нь үзэж хахад машинаас нэг хүүхэд олдог шүү дээ. Тэгээд нөгөө хүүхдээ өөрөө өсгдөг те. Авшаа машинтай хүмүүс баяа айлт хүүхдээ өргүүлэх гэдэг ингээ машинд нь хийцэн чинь машин холгааш нар унж явснаа хог дээр зүгээр хүүхдийг хайчдаг. Тэгээд Чаплин тэрнийг нь олоод яг тэр олж авах мөчтөр жишээлбэл Чаплин ингээл Бэлин ингээл тасарч масарцсан те. Ингээл би жишээлбэл 1910-ад оны хүмүүсийг бол яг хүүхэд юм чинь homo sapiens гэж бодож байгаа шүү дээ баг те. Тэгсэн чинь тэд нар юм гоё Бэлийн өмссөн байдаг юм байна те. Хэдий юм ядууч гэсэндээ Чаплин те. Хуруунууд нь тасарчин ч гэсэндээ тэрнийгээ бас ингээ цэмцгэр өмсгөх хичээдэг юм байна те. Тэгээд ийм ингээ бага аккуркнууд гаргаж ирснээ ингээ хамгийн бүдүүнийг нь сонгож татчих матаал. Тэгэл машин их гарч байгаа юм. Тэгснээ тогныхон төлбөр нь гарсан чинь ингээд зоос хийснэ, буцаж зоосоо авч байгаа хэсэг гаж байна. Тэр ингээд нэг юм 100 жилийн дараа үзэж байгаа тэр нэг бацаанд те. Тэр үеийг ингээд хөрхөө харуулад байгаа байхгүй. Тэгээ би тэрийг хараад өөх машин ийм байсан юм байна. Өөх ийм тамхи татдаг байсан юм байна. Ийм хөгжим тоглоод бүгдөө бүжиглдэг байсан юм байна ч юм уу те. Ингээд нэг юм тэр цаг үедээ танилцж байгаа байхгүй. А тэр шиг энэ нөөп ч гэсэнтэй бас яг энэ бидний одоо амьдарч байгаа цаг үеийг 100 жилийн дараах хүүхдүүдийг харуулах гэж зорьсон ч юм те. Тэн дээр жишээлбэл вейп амир их гардаг. Тий. Цахилгаан тамхи аягүй их гардаг. Тэгэл ингээл яг гэрчилж байгаа байхгүй. Бид нар энэ явсаар хагаад одоо ер нь бол тийм шүү дээ. Никола Тесла байгааг бол одоо би тамхиа яаж татах ч байсан. Тийм өөр сонирд дээ. Цахилгаан болчлаа шүү дээ эн чинь. Тэгээд ингээд татчихээн. Тэгтээ нөпийн нэг юм нь болохоор бид нар энэ цахилгааны кингийг ихлэ харуулах гэдэг ингээ хүмүүст үзүүлээд байгаа. Камер суурлуулж ин тэнд те технологийн дэвшлиг. Гэхдээ яг үндэ тэд бүхэн ажилтдаг байхгүй. Яг тэгэхээр хар гаригийн амьд иргэдүүдэд бүх техник алга болдог те ажиллагаагүй болчдөг. Тэгээд нөгөөтг чинь ингээд үзүүлээд байгаа. Энэ хэдий гоёч гэсэндээ яг л үндэ чиний хэлдгэр шийтэл ахгүй те. Бид нар зүгээр шийтэн дундаа живцэн энийгээ тэг гоё гэ бодцсон. Энийг хөгжилгээд андуурцсан. Нэг жив хэсэг төөрцөн яваа хүмүүс яваад байгаа байхгүй юу? Гол утга санаа надад тийм л юм санагд. А тэгээд яаж тэр хайр гаригийн амтныг дүрст болох вэ гэсэн чиг нөгөө нэг механик камераар болгох. Яг тэр 10 оны камераар тэр чинь механикаар бичиж байгаа учраас тэгээ бүр хайр гаригийн амтныг гидсэн дотор орчоод хүртэл ингэ биччихдэг шүү дээ тий. Тэр чинь хуучны технологиуд одоо жишээлбэл хайр гаригийн амтныг гидсэн дотор хүртэл ажиллаж гин гэдэг
Тэр нь илүү сууд бүтээл юм уу? Альско бол одоогийнх нь илүү сууд. Одоогийнх нь болохоор нэг юм ганцхан юмд одоо зөвхөн цахилгаангүй болчиход байхгүй Тий болчиход. одоо нөгөө машин явахаа байгаад эхлэхэд тий мороор л ингээд явж болоод юм тий. Тийм одоо хийдэг жишээлбэл гарч хайр гаргийн амтан жишээлбэл одоо чи янжуур татдаг би веб татдаг байлаа гэхэд яг ертөнцийн сүрэл хоёулын хайр гаргийн амтан дайрах эрэг тэр мөчөд чи бол сүлийн амьсгаагаа сайхан 50 л авах юм байна тамхиас агаад тийм ибн бол тэнд энэ яач вэ гэж Сэнэгэн дууссан. холигтой тэ тайвширч чадахгүй л өгөх юм биш үү энэ баг тийм тийм л байгаа байхгүй тийм киноны эхлэлтэй гарсан нөгөө сармагчныг нь юу гэж бодож байна. Би тэр одоо хүртэл бодоод нэгтэм тайлбарлалтгүй шүү дээ. тий одоо жишээлбэл дөрөвний л ярьдаг санаа бас тэр бид нар хэдий сармагчинг одоо 1000 сургаад тэгээд лаг болгоод телевизийн нэвтрүүлэгт хүртэл оруулдаг хэмжээний ухамсар потенциалтай болголооч гэсэндээ тэр чинь байгалийн л амтан тийм стил сармагч нарыг нэг өдөр барайл идэж байгаа байхгүй тийм алж байгаа байхгүй тийм тэр чинь тийм За Содогийн хувьд хамгийн сүүлд үзээд нэх гой сэтгэлд өйг тийм ямар кино. За уучлаарай өмнө нэг юм асууч. Ер нь Монгол кинод л үздэг үү? Гадаад кино үздэг үү? Хольж үздэг үү? аль нь Аль нөө nice тэгвэл бүр яриа бүр гоё. тийм бороо нь бол одоо гоё нөгөө олон жил ярьж ин дөө ковид юм ярьжсэн гоё киност дүүлдвэртэй болох гэж байгаа гэдэг те одоо ер нь бол барилгын үйл явцсан дууссан дотор цэцэл руугаа бид нар орох гээд дотор цэцэл руугаа орох гэсэн чинь бас тэгэл чи Монгол шүү дээ бороо те юм юу найхтар өсөж гин татвар тайлан бороо тэгэл одоо нэг юм хийлгэхээр 100 саягүй юм алах тэгэл одоо нэг юм гонхон бол наа чин тэдэн 100 болно л гэх юм те тэгэл одоо жоох удаашаа хоошлоод байгаа тэгээд тэгт ямартаач тэр баар болохгүй л автай те зохион байгуулалтнууд студид хийсэн юм чи одоо те одоо студидэрээ болоод тийм болохоор бороо нь одоо ер нь бол гоё юм судалгааны шин чанараар үздэг гэх юм уу энэ дээр энэ илүү үзчихтэй энэ дээр ингэх байсан юм шиг байна да гэдэг юм те бороо нь одоо өөрөө нэг өдөр продюсер болох гэдэг шүү те өөрөө бас яг үйлдэл юм хийх гэдэг шүү те одоо бол ярьдаг байсан комментигоо гоё ингээд төрс рүү буулгамаар байгаа байхгүй. Тийм болохоор аль аль нэг нь бол гоё үзэж байна. Сүүлийн үед гарч байгаа их ч үзэж байна те. Тий одоо ярьдаг байсан комеди гэж штэ. Комеди гэдэг чинь өөрөө нөгөө нэг ерөөхдөө dark humor дээр суурилж яваад байна штэ тий. Тэнгүүт Монголын комеди кинонууд болохоор ямар ч баг dark humor баг байхгүй за маш ховорхон зүгээр л нэг юм нөгөө хошин урлагийн тайзнаас зөв шууд ингээ яг бөөнөрөө бүтэлцэж чад дэлгэцсэн камерны өмнө очсон юм шиг юм комеди кинонууд гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө Содогийн хийх гээд байгаа хэрэгжүүлэх гээд байгаа зүйл хэрэг бүтчих гэмээр Монголын комеди кино одоо stand up comedy-ийн ялангуяа кино руу ороод өөртөө тоглохоо байг гэхэд яг энэ санаа өөртөөхөө энэ бүх юмыг кино руу оруулаад ирэхэд Монголын комеди кино бол амар том алхам бол урагшлах юм байна гэж би бол ойлголоо. Тэг. Яагаад гэвэл За ерөөлөө торшгэ. тий одоо тэр офис байна. За ер нь юм dark humorтай ийм комеди кино Монголд ер нь л ховор шүү. Монголын комеди кинонууд нэг дандаа нэг юм нөгөө л нэг юм инээлгдэг нэг юм бидний угаасаа нэг инээдэг байсан тийм нэг юм бүтлгүүтлэр одоо бүтлгүүтлэр л гэд хэлчихэд болох бах. Юм бүтлгүүтлэрэл комеди хийгээд байгаа байхгүй. Тэнгүүт dark humor өөрөө одоо нэг бата хэлсэн үү юм. Dark humor Монгол Улаанбаатар ч өөрөө юм dark humor-ийн хот штэ. Бүх юм dark humor байна гэд хэлжсэн байхгүй юу. Тэрнтэй адилхан зүгээр юм яг гоё dark humor-ыг юм амар хөгжүүлээсээ энийг яг хөгжүүлэх хүмүүс нь би бол одоо яг энэ төхөрийг л гэж боддог байхгүй комедиануудыг. Комедианууд л одоо яг инээгээд идэх тий. Бид нар бас инээгээд идэг. Эднэр ингээд инээлгээд идэг. Ярьж байгаа сэдв нь болохоор инээж ийснэ дараа нь пүү нэрээ тийм штэ тий. Нэр ямар юм тийм ёдчтой ёгт үгээр ингэж амар хэлээд байгаа байхгүй. Зарим баг зүгнөө тэлцэн жах шиг. Тийм одоо чи хийж штэ бро одоо юм нэг юм бүтлгүүтлээс ч юм уу эсвэл нэг хүүс солихоор ч юм уу те эсвэл хүүсний хувц өмсөх ч юм уу иймэрхүү байдлаар инээлэх нь 30 жил тэгж чинь бороо ингэ мэдчих чи одоо чи би тэгж одоо энэ хүний байгалийн инээдний инстинкт байгалийн инээд байгаа байхгүй одоо чамааг инээд эсрэг хүүстэн болгоо те одоо чамааг ингээд эрэхтэй болгочих юм бол угаасаа л инээдтэй те энэ чинь нөгөө байглаасаа гарч байгаа одоо зүгээр одоо гжигдчихэл гэсэн үг шүү дээ. Тийм болохоор их инээдтэй эхэндээ инээдтэй яагаас үлрэгөө ингээд хэдүүлээ шүүмжлээд инээдэг болоод байна гэхээр чинь дархлаач байгаа байхгүй тий тэгээд тэгэнгүүт манусийнх нь болохоор одоо манус ч хэлээгүй энэ тэр Judy Carter-ийн номон дээр одоо байгаа Comedy Bible гэдэг тий манай ханаа орчуулсан монгол руу тэгээд тэндээ тэгсэн байгаа байхгүй бид нар инээдтэй юм ерөөсөө ярихгүй гээд угаасаа инээдтэй юм ярихгүй
Энгийн ямиг инээдтэй болох нь хамгийн гол код нь гэдэг байгаа байхгүй. Хүн болгоны амьдралд байгаа энгийн зүйлийг одоо хүн болгонд ээж байгаа тий. Хүн болгонд нэг юм ээжийн тухайд урсамж ч юм уу тий. Тэгэнгүүт ээж гэдэг нэг юм стереотипын дээр ээж бол жоох үгэлдэг те нэг тийм байгаа. Тэгэнгүүт одоо манай ээжийн хэлэх туртай үг ер нь гэж байгаа байхгүй те. Ээж дээр ингээ аргументтэй ялагдаад эхлэнгүүт ээж ер нь гэдэгтэй нэг юм. За энийг ингээ ярингууд хүн болгоныг тийм хальт ингээ ээжтэйг ингэжсэн дүр зургууд тоглогддог ч юм уу те. Нэрэл тэгдэгтэй гэл ингээ те. Тэгэл одоо ээжийн хоёр дахь хэлэх туртай үг нь бол тэгсэн ч гэсэн гэдэг юм те. Ингээ яг ялагдаад эхлэнгүүт тэгсэн ч гэсэн гэж өөр юу хэлэх юм бэ те. Юу ч хийсэн одоо ер нь л гэж үгүй тэгсэн ч гэсэн л гэж штэ тий. Тэгэхээр чи заа гэж ядагдчих واخхой өндөө болоо тий. Тэгэл нэг иймэрхүү юм ярьчингууд ингээл хүн болгон байгаа болохоор заа гэж тэгдэг. Нэг тэрнийг нь харчвал их гоё ямар юм болов л гэж боддог штэ. Тэгээд ерөнхийдөө бас манай комедианууд улс төрд айгуу тийм идэвхтэй байгаад байна тий. Тэгээ нөгөө улс төрийн мэдлэг бас зузаан байна. Тэнгүүтээ тэрийг хамгийн гол нь хүнд сонирхолт одоо ингээл улс төр яриа л бүх хүн л ярьж шít тийм үстэй. Тэгвэл хэнийг нь бид нар одоо сорчилж сонсож чинь аль арай нэг сонирхолтой ярьж байгаагаа сонсоод байгаа хэрэг. Тэр нь жишээлбэл нөгөө манай комедианууд байна тий. Ингээд амар ингээд тэрийг комедиануудыг үзээд инех гэдэг нь шít. Инээдэн дундаа санаагаа ингээд өгөөд байна тий. Наа чин зөв, наа чин буруу хүн зөв хүн одоо нөгөө роуст оюун эрдэнэ гэдэг шиг ингээд яваад байгаа хөөхгүй. Тэр нь надад бол амар таалагддаг юм. Одоо stand up comedy-гийн хамгийн гол одоо мөн чанар болвол ер нь бол одоо яг одоо нөгөө бид нар ингээд киног шүүмжлээд ингээд байгаатай адилхан stand up comedianууд бол тийм яг нийгмийн шүүмж дандаа шүүмж. Тэн дээр бол яг юм одоо яг юм одоо хошин шог шиг юм гэж нөгөө нэг бүдэрч унахт нь инээлэг гэдэг шиг тийм инээт тийм ерөөсөө байхгүй. Дандаа нэг цаана нэг юм үг яваад шүү дээ тий. Батагийн нэг юмыг би амар сайн санддаг байхгүй юу. Нөгөө гадаа гарч ирээд Улаанбаатар хотын өмхийг 50% буулгана гэдгсэн чинь дараа нь гарч ирснээр үнэртэж үзнэ. Оста эдэн маань ажиллаа хийчих 50% буурсан байна гэдэг байгаа шүү дээ. Одоо би нөгөө нэг урд бас нэг студиутэй байхгүй юу. Тэрийг өвөл авсан. Өвөл авсан чинь мдээгүй авсан. Дулаарсан чинь эргэн тойрны өмхийн үнэртэд эхэлж байгаа байхгүй. Тэгээд өмхийн үнэртэд байгаа учраас би тэр оффистоо бичлэгээ хийхгүй энэ дээр чигээд байгаа байхгүй юу. Түүнээс урдаа бас яг энэ аригууны яг нэрийн студ байгаа юм дахиад энэ цаг хуучин цагаалгын тэгсэн чинь хайр шинийн үйлдвэрийн өнөр нь үнэртэд байгаа байхгүй. Тэгээд би яг тэр гадаа гараад тэр ста гэдэг яг нөгөө дулаараад нөгөө үнэр нь гарч исэн чи ста буруу газар авчижээ гэж бодож байхдаа би Батагийн тэр комедиг нь бодож исэн бохгүй яг тэр ярьж исэн юм. Тэгэхээр нөгөө нэг энэ хэдийн ярьсан юмнууд чинь биднэрт ингээд тэр үедээ заримдаа анзаараагүй өнгөрсөн юм маань дараа нь толгойд дан хитл орж ирд юм байна. Бата бол тэр зүгээр ингээл инээлгээл явж байгаа шүү дээ. Инээлгээл тайзан дээр инээлгээл одоо Улаанбаатар хотын өмхийг одоо 50% буурсныг бид нар яаж мэдхийн зэдхийн ингээл явж байгаа. Тэгэхэд тэрийг нь тухайн үедээ зүгээр юу ч бодохгүй инээж авангуудаа өөр дээр тийм асуудал гарч ирсэн чинь Батагийн нөгөө яриа орж ирчих واخ. Тэгэхээр нөгөө комедичдийн хэлж байгаа энэ шүүмж энэ юмнууд чинь одоо тодорхой цаг хугацаагаар хүний толгойд ингэж заавал үлдэж одоо эргэнц санагдчих гэдэг ч юм ингээд орж ирээд юм байна. Тэгэхээр тэр нь гол одоо point нь юм байна л гэж би ойлгож байна. Тийм манай Бата чилүүд гэж ярьж ирсэн ш нөгөө нэг хуучны тагтаанууд гялцаад их сайхан байдаг байсан чи одоо бүр нэг бөөнийсэн хайлтаар юм тэгсэн юм. Одомжинд бөөлж сэтцэн чи согсож байгаа шиг гэд тэ. Тэр бол жишээлбэл ингээ годомжинд бөөлжтэй бид таардаг байхгүй юу тий. Энэ тийм дандаа тархоо наа бөөлсөн тэр гიშгч юу гэд тий. Нэг чилээ таарж байна. Одоо хоёрт энэ агаарын бохирдол одоо тортог гэж зүйл одоо Монгол гэрүүдийн гадуур байдаг бүрээсүүд одоо жишээлбэл ямар амар өнгөтэй. Тэр шиг тагтаанууд ч гэсэн ялган хаалга бүгдөрөл тортогтой болцсон бай тий. Тагтаан хүртэл тортогтой болцсон бахад одоо бидний нүүргээр одоо юу болж байгаа юм бэ тий. Гэхдээ одоо тий хөрхий тагтаа чинь угааж чадахгүй шүү дээ. Манус ядаж угаагаад байгаа тул та нэг ингэж байгаа. Нэг одоо тэгээ дараа нь яг тэр тагтаа харчаа бас яг бодож байгаа байхгүй чинь ядлаа. Нэрэл тэгээд яагаад ингэж ингэнгүүт араас нь Йонг гэл энэ агаарын бохирдол орж ирэл юу лээ гэл. Бөөлц. Би тэгээд бас тохой боочл лөө тэгээ Батаас ганц панчи ардуур бас ингээл амар олон юм хүндсэн юм байна да гэл тий. Амар олон юм хүнд. Бата гэлтгүй ерөнхийдөө манай комедианууд бол яг би нөгөө Батагаар жишээ авч ярих амар дуртай. Тэгээд ерөнхийдөө манай комедианууд бол амар их тийм тухайн үедээ нэг инээгээд өнгөрсөн юм шиг боловч дараа нь энэ ста гоё шаажтэй гэсэн тийм юмнууд бол айгүй олон
орж ирдэг шүү. За. Тэр нөгөө нийгмийн асуудал гэдэг энэ сайн яриа. Бид нар яг тэр нийгмийн асуудал дундаас яг амьдраад байгаа болохоор тэр жокныг нь ойлгож хүлээж аваад байгаа байхгүй тий? Тий. Тухайн үедээ авч ин аваагүйгээ дараа нь авчиж тий. Дараа нь гинт явж ирсэн тэр асуудалтай тулгархаараа тэр ямар үнэн хэлээвэ л гэж бодож шүү дээ тий. Одоо нөгөө нэг скутер вэ, дүүжин тээврийн талаар ярьж ийн ярихгүй сэдв гэж хаалга байсан. Угаасаа нөгөө энэ манай комедиануудын сэдв Монголд амьдарч байгаа тохиолдолд бол ер нь дуусахгүй юм байна гэж би бол ойлгоод байгаа. Яагаад гэвэл өдөр болгоно л шин сэдв гараад байна. Тэрийг хамгийн гол нь нөгөө манай комедиануудын скил одоо хэрхэн инээдтэй болгож ярих вэ гэдэг юмыг л боловсруулж штэ тий. Аа. Гэр бүлийн хайрлын гэрлүг брэнд. За, түрүүнийг асуулт асуух гэж байгаад яачлаа. Хамгийн сүүлд үзээд нэх гой сэтгэл тоногсон кино. Монгол гадаад. За Монгол кино нөх юм бол сая нөгөө нэг амраахын шалц киноны одоо юу алаа. Нөгөө нэг урдчилсан үзлэг буюу нөгөө нэг sneak preview гэдэг шүү дээ. Хулгай үзлэг ч юм уу тийм юм. Анх удаа орж үзсэн. Тэгээд эхний үзэгчдийн нэг болсон. Тэр кино яг сэтгэл хөдлөлөө бүр. Яг акшн киног бол амраах одоо юу гэдгийг те энэ олон акшн кинонууд энэ олон юмнуудын араас юу гэдгийг мөнхийн өсөж явах амбицтай хүн юм байна л гэж би одоо харлаа те. Одоо комедигаар ч гэсэн манус яг нөгөө нэг хамгийн сулаас хамгийн хүчтэй хөртлөөрөө хамгийн сүлтэн цолиот буудаад дуусгахыг гэдэг л тийм тактиктай гардаг. Тэгэнгүүт ах уу яг тэгээд яг тэр дараагийнхаа юм руу очсон юм байна даа л гэж харлаа. Тэгээд одоо нөгөө баян харагдаад дэдгүж үжиж тоглолтгаараа заадах ч юм бас Алтлаа. Кастинга хамгийн сайн. Тэгэд өөрөө бүр дараа нь хэлж байгаа байхгүй. Тэр Монгол кинон дээр тоглолтог чинь жишээлбэл дандаа миний дотны найзэр энэ нэг экскаватор жолооддаг тий. Нэг нь барилгач чинь ингээд ойр тойрноосоо цуглуулсан гэдэг. Яг тэрэн шиг энэ кинон дээр ч гэсэндээ бас итгэсэн. Тэгээд акшны тэр зураг авалтуудыг бол бас хийсэн юм байна гэж бат. Тэгээд дараа нь харсан чинь нэлээд олон гадаад нэрнүүд тэнд явж илээ тулааны найруулагч байлуу тий. Ямар тач хөгжмийн гадаад хүн исэн байсан. Тэгэл тэр мэтчлэн тэгээд энийг юу гэж байгаа гэхээр нөгөө нэг өөрсдийнхөө уран бүтээлчдийг доош нь хийж байгаа юм биш те гадаад болохоор сайн биш гэж байгаа юм биш. Ингэжиж бид нар хөгжих юм байна гэж харсан байна. Яг зөв. Монголд легонор тоглогч нар одоо гадаадын тамирчид хурж ирж саксны лигд орсноос хойш гоё үзчих бол маш сайжирсан. Монголын тоглогч нар сайжирсан байхгүй бараа гол нь. Тий, яг үнэ. Тий, анх бол нөгөө нэг өндөр ийм төвийн урдаас орхоос айгаад бүгд паслтад тэгээ шиддэг байсан бол одоо бол бүр имээхгүй шууд дайраад ордог болсон байл те. Шууд дээрээс нь явдаг болсон байна те. Монгол залуучууд шүү дээ 2000-аас хойш төрсэн залуучууд айх юмгүй үзэлцдэг. Ягаад гэхээр тэд нар чинь нөгөө нэг өсгөтөө гадаадын тамирчид лигтэн тоглож байгааг хараад өссөн учраас миний урдаас ийм хүн таарах юм бол би яг иймэрхүү юм хийнэ гэд тэд чинь бодоод өссөн байгаа гэх юм. Тэгээ бид нар ингэчиж бас хөгжих юм байна гэж бодсон. Заатганы чинь тэгэл одоо дөнгөж байгаа киног спойлердод яах нь те. Ер нь л зүгээр юм амар өртөгтэй болсон байлээ. Маш их мөнгө зарсан байлээ гэж би харсан. Тэгээ би Монгол кинон дээр жишээлбэл ийм баян айлын те захирлын хүүхэд ингээд амарлаг G class унцсан явж байгаад шууд нэг юм хямдхан машин унангууд энэ яг онголтох чинь хараа. Гэ таачтай байна. Энэ машиныг яг зөлөөнд гаргах. Ер нь хямдхан машин гарахаар шүү дээ те. Хямдхан машин гарахаар тэгж ийн гэдэг те. Тэгээ тэн дээр бол бүр ингээд үнэтэй машинуудыг хайр найргүй эвдэлж чинь те. Тэр мөрнийг нь харчаад би бас хөөх. Үнэхээр мөнгө яг үгүй нэг мөө содхоо ядаж энэ машин эвдэрхэндээ гэж таамаглуулаагүй эвдэлж чинь өхс би баярлж штэ. Тэг график биш яг бодтойроо. Содо гэхдээ киног яг зөв үзт юм байна. Нөгөө нэг төгсгөлийн кредитийг нь яг ингээд үзт юм. Хүмүүс нөгөө нэг ингээд каст ингээд урсаад гараад ирэхээр босоо өвчтөн штэ. Тэрийг юу нь бол яг кино үздэг хүмүүс бол заавал үзчих хэвээр. Тэнд л нэрээ оруулахын тулд тэр киног крүүт нь орсон зөндөө хүмүүс байдаг хөөхгүй те. Ганцхан нэр ингээд крүү дунд нь ингээд явж байгааг харуулах юм бол тэгэхээр нэг каст одоо тэр крүү кредитийг нь юу нь бол заавал үзэж энэ хин юу хийсэн, ямар гадаад дотоодын хүн байгаа юм аа гэдгийг нь бол үзэж тэр хүмүүст одоо респект хийж явах нь бол маш зөв
гэж бодож байна. Наад бас шалцсан урилга ирсэн гэхдээ би тухайн өдөр намжаагүй юм. Тэгээ би бас дараа нь хүмүүсийг амар сайн ам сайтай байгаад тахаар за хэвээ яг театрт нэхэр нь үзье та гэж бол одоо ингээл үзгээл юм байж байна. За гадаад киноны гэх юм бол за бороо нэг өмнө өөр подкастууд ороод ер нь бол хагас галзууга зарлцсан тий. Сүнс өдөр сэрээд одоо юу гэдгийг язгуур сүнс сэрэлт гэдэг үйл явц болоод одоо би сүнс буюу энэ тархиндах сүнсээ одоо энэ дэх доторх хүн нь те жинхэнэ хүн нь энэ дэх хүнээ ингэж давж гарч байгаа илрэл юм уу богноор одоо тайлбарлахад энэ тухай ярил өөр подкаст болоо гэж байгаа те. За ямар тач бороо одоо нэг юм айгүй эмзэг болсон юмыг айгүй их нэг анзаарч харахыг хүсдэг болсон. Тэгээ жижиг аз жаргалуудыг олж харж түүнийгээ том мэт баясаж те. Томч бай асуудлуудыг жижигхэн мэт одоо мартахыг хичээдэг болсон те. Тэгэнгүүт сүүлд үтсэн миний Heaven is Real гэдэг кино үнэхээр намайг одоо би христийн шашин биш л те. Гэхдээ би яг христийн шашинтлаг хүмүүсийг ойлгоод те тэднийг хүндлээд тэдний тэнгэрт бас давхар залбираад ингээд яг хоёр алгаа ингэж хавсарж байгаад үзэж дуусгасан те. Хэрв эднийт үнэхээр Христ тэнгэр гэж байдаг бол танд гэлалаа. Ядаж ч бодит түүхтэй. Үнэхээр хүн төрлөختөн бидэнд ийм түүхийг, ийм зүйлийг харуулсанд баярлаа. Тэгээ энүүгээр бүр кино хийцэн. Тэрнийг нь одоо техник технологийн дэвшлэр их хэлээрээ, их монгол хэлээрээ гоё ингээд гэртээ хайртай бүсгүйгээ хажуудаа суулгаад үзэж байгаа нь ямар би азтай юм бэ гэд ингээд талархаж үзсэн тэр киног. За их гоё кино юм шиг байна. Би харамсалтай нь үзег юм байна. Зөө үзсэн үү? Би бас үзээгүй. Би кино гэдгээр алддаг штэ. Яриад төхөө. Би нарийн туслан баснд ингээ ангиараа амрангууд нөгөө орой манад ангийнхан тэгдэг. За содогоо кино яриараа гэдэг. Тэгээ би кино ярил ингээл тэгээд бүгдөө чичсэр онтол шиг тэгээс. Би зүгээр сайхан яаж хөөе сонсож байгаа юм байна уу? Байна уу? За төгсгөлийн маргааш ярихаас гэдэг. Хитгэн дэлгэрэнгүй ярьдаг үе шүлдэгтэй. За окей, Монгол кино одоо сото кинотой холбоотой би Heaven is Real ярил л та. Тэгээ зөв тавьж spoil-гүй яг л битээрээс үзүүгээр байна. За пастрын хүүхэд пастор бол юм маш юм нутаг усандаа тэр жижигхэн тосгондоо алдартай тийм илтгэл маш мундаг илтгэл тавьдгаараа алдартай. Одоо тийм пастрын хүн олгоон дотроо задраад тэгээд бүр ингээд зүрхнийхэн цохилт пүүлсэнд багасаад бүр ямар ч найдваргүй имлэг дээр очиж байгаа байхгүй юу. Тэр нэлийн тосгонд байдаг учраас хол амьдэрд имлэг рүү таксаар агаад очиод тэгэл эмчнэр амин аврагдах боломж асар бага те. Тэгээд ээж авахын сэтгэл санааг нь бэлдээл хагалгааны өрөөрөө ордог. Тэгэл ээж нь нөгөө нэг уцаар яриад нутгийнхаа бүх хүмүүстээр яриад та нар залбираач те. Бүтэнсээ өдөр дуулдаг тэр бурхны номлоо миний хувьд зориулж дуулаач гэлээ. Нөгөө нэг бүх хүмүүс нь тасгын хүмүүс нь бүгдөө гэр гэрээсээ дуулаад. Тэгээ нөгөө нэг залуу болохоор аав нь болохоор нөгөө нэг имлэгийн сүм дотор ингээ орцсон. Имлэг болгонд байгаа шүү дээ. Өнд орцсон ингээл бурхан руугаа одоо ууралж хашгичж байгаа байхгүй те. Чи надаас миний амьдралын байж болох бүх юмыг авсан те. Би чиний төлөө ингээд үнэнч боолчин зүтгэсэн. Одоо чи бүр хүүг минь авахгүй юу гэд ингээ уурлаад ингээ сандал мандал цохиол те. Тэгээд ямар ч миракл тохиолдсон юм бай бүүмэд. Тэр бодит өгөх тэр бацаан амьд гараад. Тэгээд аавтайгаа ингээ сууж ийсэн аа. Аава би бурхантай болцсон. Эрлэхий элчнэр бишээ анжелууд надад сахиусан тэнгэрүүд надад дуудуулж өгсөн те. Тэгээд намайг зөндөө хүмүүстэй уулзсан. Тэгээд би буцаад өөрийгөө дээрээсээ харсан. Тэгээд ээжигээ очаарсан, ээж уцаараа дүүлээд исэн. Харин та нэг өрөөнд дотор нэг хүн рүү уурлаад сандал шидэд исэн гэдэг байхгүй. За энэс цааш би ярихгүй өөртөө үзээрэй те. Ингээд нөгөө пастор хүн чинь шууд нөгөө нэг хүүхдийнхаа тэр чинь 4 настай хүүхэд хөдлөө алахгүй гэдэг ингээд ингээд вау чи аавда дахиад ярьдаа юу болов гэсэн чинь ингээд яг бацаа ярьж байгаа байхгүй юм тийм гээд те. Тэгээд үнэхээр сонирхолтой кино. Би асуусан эхлээд үнэхээр девачин гэж байдаг юм уу? Тэгээ тэр киног тавих нь хүртэл бороо нь өөрөө жоохон бурхан чулцсан учраас ийм тохиолдол гэдэг зүйлд амар хитэгдэг те. Тэг их нэртэйгээ бүр ингээд кино хайдаг нь баг 2 цаг хайдаг юм уу та? Тэгээд постероор дүгнэхэд айгүй хэцүү те ингээд тэгж жагаад нөгөө нэг зүгээр трейлерыг үзэх гэж жагаад авцсан гэх юм уу? Андуурч товчоод дараад за хайр мөнатах чи үзье шиг хайж ахаар гэд үтсэн чинь хоёулаа бүр ингээ уйлаад дуусгасан гэх юм уу. Тэгээ энэ бол тохиолдлих биш. Яг зөв цаг мөчтөө надад энэ киног үзүүллээ. Би их нэрлүүгээ хараад хараа үнэхээр девачин гэж байдаг. Гэт битээр гой унтсан те. Яа киногоо хайх гэж 2 цаг болдог гэсэн чинь бүр яг амар дотн сонсогдчих. Битээр бүр 2 цаг хайгаад тэгээд болж бүр бараг л 5 удаа кино үзэх гэж оролдохынхаа 3-т нь ингээ кино хайжгаад
болдог байхгүй за боливолигээд. Үнэхээр кино хайна гэдэг бас үнэхээр там тий. Зүг тэгэл одоо нэг гой кино олцохоор маа нөхөр үдцэн жах юм уу тий. Тий. Одоо тэгээд сая ингээд хүүхдтэй холбоотой гэж ингээд яриад эхлэхэд нь би бас яг юм амар хальт имзэглэх чинь одоо John Q гэдэг кино дээ штэ. Дензел Вашингтоны. John Q гэдэг кино би одоо оюутан байхдаа үзээд ямар мундаг зөрөгтэй ийм эрийн тухай кино вэ? Ухааны бодчихсон бохгүй. Дараа нь би болчоод John Q үзээд би ойлаад бүр 2 дахь үзэж байгаа штэ. 2 дахь ч юм уу 3 дахь ч юм уу. Ямар ч байсан би болчоод анх удаага дахиж үзэхэд амар тийм шал өөр мэдрэмж өгч исэн бохгүй. Тэгээд нөгөө нэг хүүхэд гэдэг чинь бидний зориг, амьдралын утга учир одоо мөрөөдөл те хүмүүс нэг юм сони мөрөөд тийм мөрөөдлөө биелүүлэх гэж хүүхдтэй болсон буруу мурууч тэр буруу юм биш те би бол хүүхдтэй болох мөрөөддөг гэсэн миний мөрөөдөл биелсэн миний хүү бол миний мөрөөдлийг миний охин бол мөрөөдлийг биелүүлэх гэж ирсэн тэгээд биелсэн тэгээ хамгийн гол нь тэгээд боснаас хойш юм хүүхдтэй киног үзэх жоохон тийм мэдрэг болчт юм байлээ нэг юм би одоо мэдэрч аимхай болчт юм байлээ тэгж нөө ааха одоо сүүлд нөө Conjuring үзээд сүүлд гарсан The Last Rites лөө тэрийг үзээд эхлээ хэсэг дээр нь шууд уйлж аамч. Тэр өөр үеэсэн бол би юусоо тоож моохгүй байхайсан ч юм уу тий. Манай зои surprise сая задлаа. Гидсэн том болсон байгаас тий. Оо баяр хүргье. Хүмүүс харин намайг яагаад чи зоёг яасан исэн л гэдсэн одоо би бол яагаад ч вэ? Тэнд сууж байгаа залуу харин юм болгоцсон байлээ. Тэгээд ирэхгүй байгаа. Та нартаа сайн сайхныг хүсье тий. Тэгээд яг хоо юу хэлэх гээд байна гэхээр болчоод тиймэрхүү киног магадгүй чи хүүхдтэй болохоос өмнө тэр одоо Heaven is Real гэдэг киног үзсэн бол чам дараа өөрөө санагдах байсан болов уу? Тийм шүү дээ. Одоо жишээлбэл Pursuit of Happiness ч гэсэндээ бас нөгөө нэг 10 жилийн бацаан байхдаа үзчихэд бас тийм ямар хүчтэй бэл гэж бодож исэн. Одоо ингээд эргүүлээд бодонгууд яа хүүтэйг хамт 0 дотор ингээд хулгаагаар хонвол орох газар байхгүй. Тэгээ би хүүхдтэй юу гэж хэлэх үү те? За нэг эвтэйхэн байдлаар тоглоом шоглоомоор л тайлбарлах бах те. Одоо Life is Beautiful тэр гардаг штэ. Аав надаа гэж бодуулдаг штэ. Тэр шиг одоо нэг эвтэйхэн байдлаар тайлбарлах бах. Гэхдээ нэг эрэгтэй хүн гэдэг чинь эндээ юмаа нууж, эндээ юмаа ингэж байлгах нь гэдэг чинь айгүй хүнд байхгүй юу те. Одоо жишээлбэл би эрэгтэй хүн амар сул дорой гэж би бодсон. Эмэгтэй хүн илүү хүчтэй юм байна гэдгийг би бас их тэгж боддог. Тийм. Ерөөсөө би яг тэгж л бодсон. Би нөгөө нэг их нэртэйгээ явж байгаа хоолны хардлаганд ороод гадаад явж байгаад тэгэл эхнэр бас давхар бас игүүрхсэн хоёулаа нэг газараас хардлага авцсан. За. Би бол амтан болж байгаа байхгүй тэнд. Уйлж гин, бөөлж гин те. Гэтэл манай эхнэр бол ингээд тисэд яваад байгаа байхгүй. Намааг бүр кэрлээд яваад байгаа байхгүй те. Яг тэр үед л би вау би яг их нэртэй тэгж хэлж ирсэн. Та нар энэ хорвон яг эзэдэн юм байна. Яг новш болцсон гэвтэж явах та те. Өчөхнөө мэдрээд тэр үед яг адилхан өвдсөн ирнэ эхнэр минь ямар хүчтэй юм бэ гэдгийг ойлгоод та нар энэ хорвоо эзэдэн юм байна. Та нар энэ хорвоог одоо үргэлжлүүлдэг юм байна. Та нар энэ хорвоог та нар бидрийг төрүүлдэг юм байна. Та нар бидрийг хөхүүлдэг юм байна. Тэ та нар бидрийг эр хүн болгодог юм байна. Та нар бидрийг л ерөөсөө удирддаг юм байна. Тэ азар надад ийм буруу зүг рүү чиглэл залуулдаг юм биш. Сайн сайхан эмгтэй заяац юм байна те. Тэгэхээр үнэхээр баярлалаа. Та нарын хорвоо эзэднэ гээл би ядчил тэгэл жоох уйлах гал уйлж мөйлөл те. Тэгсэн чинь тэр 3 цон хонгорхой 3 буудал 3 гудамжны цаана байгаа пабд те. No woman no cry гэдэг доо би бро энэ бол бурхны зохио те. Чи яг зөв юм ойлгож чинь минийхөө. Манус яг үндэ бол жоохон боол юм шиг байлаа бро. Нэг арай том биетэй те нэг юм тэр чинь нөгөө нэг эмгтэйгээ дээрлэх гэж юм том биетэй төрөөгөө. Бид нар энэ нөгөө нэг юм зөөх зорилготой нэг carrier те. Бид нар одоо нэг юм эмгтэйтэй чи на байшингаа барьчих. Тэ тэгвэл би чамайг хайрлаа шиг өнгөтэн. За гэх манус 3 өдрийн дотор барай ичиж байгаа. Хайрын хүч гэдэг юмар те. Тэ одоо бас код нөөгд байгаа шүү дээ. Нэг эмгтээтэй суугаад үр хөвгттэй болох хэвээр байгалийн кодны давмгаалаад одоо жишээлбэл бид нар айгүй эмзэг юм байна гэж би одоо жишээлбэл харсан. Юу ярьж байгаа юу л ч орчод байгаа. Үгүй ингээл гоё уусал айгүй гоё юм шүү дээ. Киноноос авсан мэдрэмж шүү. Тийм киноноос авсан мэдрэмж ер нь
Тэгээд болсныхаа ар дээр бол одоо нэг хүүхэд нь ингээд өнгөрчдөг ч гэдэг юм уу. Тийм кино одоо ерөөсөө үзэж чаддгүй. Ерөөсөө одоо би нэг шар гигийг одоо нэг спойлтлоо гэхгүй байлгүй тий. Шар гигээ тэр ингээд Шар гигээ бас юм уу тий. Чинь бүр хитэн өдөр ингээд бүр зүрх өвдөд бүр ингээд яваад байгаа юм чи. Тэгээд дараа нөгөө нэг киноныхон хүүхэд нь энэ байна гэж гаргаж ирэл энэ хүүхдэд яг жинхнээсээ юм адуу зүсэлж ингэж өглөө барьлаа гэдэг нөгөө хүүхдний цогдөг хүүхэд гүйж байгаа штэ. Тэрийг харж тайвширж байгаа байхгүй юу? Тэгэхгүй болохоор хэрэв би одоо хүүхдгөө байсан бол тэр надад магадгүй нэг санагдахгүй байсан баг гэж бодож байна. Яг нөгөө өөрөө болоод ч тэр яг тийм кинонууд маш хүнд. Тэгээд айгүйх тийм одоо хүүхдийг их өрөвдөж хайрладаг тийм болчтiin билээ. Одоо эргэж ирэхгүй намар байна штэ тий. Тэр одоо эцэг гэхийн мөрөөслүүлсэн юм хүүхэд байгаад шүү дээ. Эмээ өвөө тэр өсөж байгаа. Тэр хүүхдийг л гэхэд ингээл амар өрөвдөж байгаа байхгүй. Одоо тэрийг өөрийнхөө хүүхдээр ингээл төсөөлөл бодоход те зүгээр л ингээл намайг ажиллаа тараал гэртээ ороод ирэхэд ааваа гэж хоёулаа ингээл гүйлдэж ирээл л та хоёр бие нэгээд түлхээл ингээл над руу уралдаж гүйж ирж байгаа байхгүй. Тэгэхэд тэр одоо эргэж ирэхгүй намар тэр ингээд одоо тэгээд ээж нэрлээ аав нэрлээ гэдэг юм хүн байхгүй байгаа даа тэр үгт. Тэгэхээр ямар амар хүн дээр ингэж тусч जैन тий. Тэр ер нь бол одоо ганц биеэр байхдаа үзчихэд нэг тийм гоё санагдаагүй хүмүүс бол бас нэг хүүхэдтэй болчиход нэг дахиад нэг үзэх нь бас зөв бах арай өөр мэдрэмж бас өгнө шүү тийм ээ. Альва кино бол ер нь яг хүний тухайн амьдралын процесс дээрээс яг ямар яваа дээрээс шалтгаалж өөр бол тусдаг. Одоо амтлагаа нь одоо өөрөөр таст авдаг гэх юм уу тий. Тийм шүү. Одоо ингээл ер нь бид нар яг юу үзэж харж өссөн тэрүүгээрээ л одоо тэрүүгээрээ хөглөгдөж амьдрдаг юм байх юм уу? Яг тэр нэг юм аа л одоо нандин мэдэрсэн юмныхаа одоо дахин мэдрэхийн тулд тэрнийг л одоо зэтгүүлдэг юм байна л гэж би ойлгосон. Тэгээд одоо за асуугааг огт нөөрэ яриад эхэлчихье. Тийм. Одоо жишээ нь манай аав намайг бас нэг 2 дугаар ангид байна уу? 3 дугаар ангид байна уу? Аав маань их рок хүн. 70-аад оны рокууд их сонсдог. Тэгээд Pink Floyd хамтлагийн одоо psychedelic rock шүү дээ чинь нэлийн хүнд бөгөөд psychedelic гэдэг чинь угаасаа тийм сэтгэлгээний рок. Тэгэхээр Pink Floyd-ийн The Wall гэдэг цомгоор хийсэн бүтэн уран сайхны мюзикл киног одоо бас DVD-гээр олж ирээд. Тэгээд ингээ хоёр найзтайгаа сууцтай. Урдаа нэг шил архитай те. Нэг юм шопрод тавьсан те, талах тавьсан. Тэгээд эхлэж байгаа байхгүй тий. Тэгээ би ингээд сонирхсан ингээд хаалганы завсраа харж ирсэн чи аавных ингээд хөрх харсан. Нааш хурж ир хамт үзэлтэй гээд. Тэгээ тэн дээр чинь бас жоохон секс сценууд гарна тий. Сонин дүрсүүд гарна. Psychedelic кино шүү дээ одоо. Нас бинди гүйтсэн ирхэн үзэт ч одоо баг бүрэн ойлгохооргүй кино хүүхэд тогтоо үзсэн гэх юм уу. Тэгээ тэн дээрээс нэг юм хамгийн ихэнд In the Flash гэдэг дуугаар яг ингээд эхэлдэг байхгүй тий. Босгочд ингээ хаалбцсан цохиж орж ирж байгаа байдлаар тэгэл даа гэдэг тэр яг юм цахилгаан гитарны тэр нэг юм долгио яг биеэр гүйсэн тэр үед. Тэгэл вау ямар гоё юм бэ гэл. Нэг аавын цуглуулдаг байсан CD фэнзнуудыг чинь тэр маргааш нас нь эхлээ сонирхож эхэлж байгаа хөөх. Яг өчигдрийн дууг тавиадах та яг өчигдрийн шиг ийм гоё дуу байна уу гэсэн аав Jimi Hendrix сонсуулаад те. Энэ бол одоо гитарны хамгийн бурхан тэнгэрэн те. Залуудаа өнгөрцөн. Тэгээ чи энийг сонс гээл те. All Along the Watchtower гэж сонсож байгаа хөөх те. Тэгэл Вьетнамын дайнд энэ сэргүүдийн үүнийг сонсож одоо их нутгаа. Тэгээ харуулын цамхаг дээр байж байгаа. Яг тэр энэ чи нэг гэл. Тэгэл удаачгүй араас нь Forest Gump мап үзэл те. Вау яг Вьетнамын дайны ингээл ойлгоол ингээл. Тэгэл ингээл эхэлж байгаа хөөх те. Тэгэд явсараад борон ингээд дарангын бүрвдэш багш дээр бас бөмбөрчин болол бас нэг юм пост psychedelic хамтлаг байгуулаад нилээ явсан тий. Тэгэл одоо ч хөгжмөдөө хайртай. Тэгээд хөгжмөө тоглох туртай. Тэгээд чинь бас нэг техник дасгал байгаа байхгүй тий. Би нэг юм тоглоо сурчаад бас нэг шин дуу зүтгүүлэхэд гар орооч гэсэндээ гоё тий. Тэгээд энэгээрээ л одоо ингээд хөглөгдөж амьдэрч байна. Үргэлжлүүлээд бороо ингээ гоё сэтгэлд үлдсэн кинонууд те
Юу амар интэй ингээд өөрөө явчих юм шиг. Хоёр дээр зүгээр сайхан сонсоосоо жий даа. Юу тхий. Тэгээ бороо нөгөө нэг зогсоохгүй бол яваал гэдэг хүн шүү дээ. Сэтгэлд үлдсэн айгүй тод үлдсэн. За Монголоос эхлэе те. Монголоос эхлэе. Сайн уу амьдрал минь гэж киног одоо жишээлбэл дурсамж нь айгүй гоё. Манай хичээл дээр ингээд нөгөө нэг англи хэлийг 3 төвшөнд бүх одоо ингээд параллел бүх ангиудаас яг нэг төвшний хүүхдүүдийг нэг анги болгоод 3 төвшөнд хуваадаг. Тэгээ манай төвшний гарууд ингээд хуваадаг. Манай багш маань нэлийн шахаж хичээл оруулдаг багш маань Сэхлэнгээ гэдэг багш маань нэг өдөр бидрийг ороод ирсэн чинь компьютер нөгөө нэг багшийнхаа дэлгэцийг ингэж бидэрлөө харуулад та нар тойроо суучих гээд тэгээд яг 10 дахь ангид байсан. За одоо удахгүй ингээд төгсөж чинь те. Тэгээд энэ та нарын амьдралд хэрэг болно гэт те. Энэ яг оюутны тухай гардаг кино. Та нарт бас сургамж болох байх. Гэт үзүүлж исэн те. Тэгээд тэр чинь нөгөө нэг сонгон хичээл болохоор илүү их цаг ордог. 40 минутаар 2 цаг ордог. Нийт 80 минутаар те. Бид нар завсарлахгүйгээр бүр ингээ хаалгаа төвжиж байгаа ангаараа үтсэн. Тэг яг нөгөө ангийнхаа хүүхдүүдтэй хамт үтсэн болохоор ваа тэр бол би яг ийм оюутан болно доо те. Би яг найз нэх юм бол би ийм хогийн найз болохгүй шүү те. Би ийм гоё найз нь баймаар байна гэл те. Зүгээр хүмүүжүүлж ирсэн юм шүү. Тэгээд яг оюутан цаг ах маань их одоо мартагдахааргүй сайхан өнгөрсөн. Их сайн найз нартайгаа тэнд очирсан. Тэгээд тэр өдрийг те тэр киноноос мэдэрсэн мэдрэмж тэгэл одоо бошоо гэрийнхэндээ үзүүлэх юмсан гэл те. Яг нэг тийм тэр мэдрэмж нь аягүй гойсон. Тэрүүгээрээ хөглөгдсөн бараа. Дараа нь болохоор Гоёлын даашинз гэж кино. Бас яг тухайн үед нөгөө нэг манай ангийнхан өргөө кино театр. Яг манай сургууль өргөөгийн ард байдаг гэсэн. Өргөө дөнгөж шинжлэгдээд гоё болчлоо. Тийш орж үзэл та гэл. Тэгээ Гоёлын даашинз чинь нөгөө нэг яг миний яг нөгөө хүүхэд бишээ юу гэдэг шилжилтийн нас те. Одоо яг эсрэг хүснээ сонирхож эхэлж исэн нас те. Иймэрхүү охтууд надад таалагддаг юм байна да гэдгийг яг тодорхойлж эхэлж исэн нас болохоор аюу хүчтэй туссан. Тэгээд дээрээс нь би ч нөгөө нэг илүүдэлжинтэй, нүрээрээ дөрөн сэвхтэй, өсөвч хястаг тийм. Одоо хинч тоодгүй те. Одоо тийм бой байсан болохоор сургуулийнхаа одоо prom queen-тэй явсаар агаад одоо ингэ жинхнээсээ хос болно гэдэг бол вау энэ ямар азтай гой залуу бай тий. Надад ч гэсэн боломж байна тий. Би зүгээр л тэр нэг юм энийг ч өмгсөн гэдгийг энэ шиг биш. Нөгөө гай шиг нь одоо ийм гой залуу чи байгаагаараа байгаа ийдэг ийм гой залуу байх юм бол охтууд сонирхох юм байна да намайг ч юм уу тий. Хамбал зангаа илүү дээшлүүлээ да. Өнгөрөө зангаа даръя да гэл тий. Заримдаа ингээл бас эд чинь нөгөө нэг энэ тэнд манайс чинь сахилга гутан шүү дээ тий. Тэгэл хин нэгэнтэй муудалцсан хин нэгэнтэй өнгөрцөн байж ах яг тэр мөчтөө. Би нөгөө нэг энийг чөмөгсөн гэдэг багийтэй ямар адилхан харагдаад байна гэл өөрийгөө харснаа түүнээсээ ичээд дахиж тийм үйлдэл хийхгүй гэж өөртөө амладаг ч юм уу тий. Жигшдэг байсан дүрээсээ муухай ашиглаж штэ чи юм гэл өөртөө ярьд. Одоо нөөл сүнс үдэрс хэрэгтэй болдог. Бидний дотор хүн яг тэгж сануулж идэг. Тэрнийгээ байнга сонсох хэрэгтэй юм шиг байгаа юм л та. Тэр киноноос одоо хүн бол амар их юмыг авч гин тий. Үлдэж амьдарч байгаа шүү дээ. Одоо бороо аягүй царил их нартай шүү дээ. Яста яг л тэгдэг. Чи чамааг яаж тоосон гэдэг те. Гэхдээ яг бит хоёрын амьдралыг мэдхгүй хүмүүс тэгж хэлдэг. Яг мэддэг нь бит хоёр шүү дээ. Яг зөв. Тэ. Эхнэр маань харин миний нүд рүү харж агаад үгүй чи минь харин намаагаа яаж тоосон бэ гэдэг байгаа байхгүй. Оюулынгийнх нь яг өгсөн нэг нүгөө те. Одоо тэгэнгүүтээ юм айгу гоё мэдрэмж байгаа тох. Яг тэр кино хүмүүжүүлсэн байгаа тох те. Намайг яаж ихнэртэйгээ харилцах вэ гэдгийг заагаад өгсөн. Одоо манай ихнэр яг ярьдаг байхгүй. Би угаасаа тийм өнгөрөө залуучуудад дургүй байсан те. 10 жил тахад ингээл дээд анги мангийн саксны лиг мэхт бишээ саксныхаа сургуулийн шигшээд явдаг. Банд манд ингээл болцож молцъё гэж лоцтой мессеж бичдэг л байсан тэгэл. Ингээл өөр нэг доод анги хөлтөмхтөг ч юм уу дэрлэгч мэрлэгцэн бахаар би ингээд окей энэ залуутад тагч харцахгүй гэл ингээл. Энэ ингэж юм чинь нэг өдөр татна бол энэ ч гэсэн дээ наа ингэ юм байна гэж боддог байсан шүү. Тэгээ нэг тийм. Ямар гоё өнцгөөс ирж байна тий. Тэгэнгүү цаадах чи одоо манай их надад тэгж байгаа байхгүй. Одоо чи садагийн юунд орсон бэ гэлтэл хүмүүс нэг ингээл одоо
асуудаг юм шиг байна тий. Одоо анх биш нэг манай хадам байж тэгж хэлж ирсэн тэгэл. Энэ хүүхэн чи яг юунд нь дуртай ингэж хэлсэн чинь манай энэ найз залуу айгүй зөөлхөн хөөн гэд тий. Тэгээ зөөлхөн тийм болохоор надад тухтай байдаг юм аа гэж ингэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр кино яг л тэр кино болоод байгаа байхгүй бараа тий. Тэр кинонд дэр чи нэг пив уугаад тасарч масраал ингээл нэг тийм айгүй зөөлөнгөө байдаг шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд тэр үгээр хөглөгдөж амьдрах их гоё байгааз. Одоо тэр киноны уран бүтээлчд үзчихвэл бас ингээд одоо хэдий статистик бодит үзүүлэлт байхгүй ч гэсэндээ одоо ингээд далд амьдрал дээр ингээд сайн нөлөөлөл зөндөө байгаад байна тий. Яг зөв. Тэгэхээр тэр өнгөрөөсөн цаг хугацаа, тэр кинонд зарцуулсан хөрөнгө, тэр кинонд тоглосон жүжигчид цаг хугацаа эргээ харангуйтаа одоо юу гэдэг чинь миний бороо одоо ингээд тэр шийт кино гэж агууд нэг хүмүүс бас бодсоо шүү миний кино шийт ч юм уу гэ тий. Тэнгүүд бас үгүй тий. Нэг хүний шийт бийж болох чинь нэг хүний хувьд нэг амьдралыг хөглцэн яваад тэгэхээр тэр цаг хугацаа дэмий байгаагүй байхгүй тий. Ямар ч үр дүнгээ үзүүлсэн байна тий. Тэгээ ерөнхийдөө нөгөө нэг шийт гэж байгаа ч гэсэн тэр кино яригдчихин гэдэг чинь өөр амар амжилттай байна гэсэн бас нэг санаа байгаад байгаа байхгүй. Тийм шүү дээ. Одоо ерөөс үзэгдээ зөндөө ч юм бааш тий. Огт яригддаг зөндөө кино ш бүр хүн тоож бүр нулимжж ярихгүй тэгээд сухаар өөс мэдхгүй тий. Мэдхгүй бүр үзээгүй байгаа байхгүй хамгийн амар. Ядаж үзчихэд за шийт кино байна гэдэг чинь бас болж байгаа байхгүй юм чи ядаж үдцсэн байгаа дээ ш. Хүмүүс үзээд одоо манай подкастер Муушгийг 5 гар тоглох албагүй гэдэг кино гिचнээж хүн шийт дээр нэрлүү. Тэгэхээр тэр киног Муушгийг 5 гар тоглох албагүй гэдэг киног монголчууд бүгд үзсэн байгаа байхгүй тэр кино. Тийм бүгд үзсэн байхгүй. Амар success байгаа байхгүй тийм. Би бүр нээлтэн дээр нь очижсэн шүү дээ. Тийм үү. Манай найзын аав нь жилөө продюсераар ажилласан жилөө тэгээд бид нар дөрөлгөө өгч хэдүүлээ явж үзэх үү гэдэг бас тэгээд үзчихсэн. Тэгээ би одоо ингээд бодоход тэр киноны хувьд одоо ингээд сүүлд бодоод хахад би бас тодорхой хэмжээнд яг ойлгоогүй дээ ч юм уу те эсвэл манад ч гэсэн гэдэг амар олон хүмүүс шийт гэж хэлсэн л те ойлгоогүй дээ ч юм уу бас шийт гэж хэлсэн байж болох юм. Одоо сүүлд ингээд бодоод хахад би сүүлд сая нэрээ яагаад ингэж хүн болгон шийт гэдэг юм бол би ч бас үзчихэд тухайн үед анх үзчихэд бичижсэн. За би удирдлага босч авахаас залхуу өрөөд үзсээр байгаа дуусгачлаа. Ямар новшин кино вэ гэжсэн бохгүй юу. Тэгээд дараа нь хүн болгон шийтерээ нэрлээд харна. Би сая сүүлд YouTube дээрээс үзлээ. Бүтнээрээ яг гоё бичлэгтэй байлээ. Тэгсэн чинь тэр кино зүгээр л яг кино байсан байхгүй юу. Ерөөсөө яг кино гэдэг нь юу вэ гэхээр яагаад ийм байж болохгүй гэдэг юм санааг төвшүүлсэн байгаа байхгүй юу. Яагаад ийм байж болохгүй гэж кино заавал одоо энэ шугамаар алах хэрэгтэй эсвэл энэ шугамаар алах хэрэгтэй гэсэн юм байхгүй. Бид нар бол зүгээр дээгүүр нь нисчээ эсвэл зүгээр доогуур нь ингээд газар доогуур ороо явчихъя тэгээд тийм одоо cringe comedy маягийн кино байгаа даахгүй үзээд бас ингээд cringe-лдэг те ингээд кинон дээрээ гэж жүжиглжсэн гид дуулаа шаачин зөв дуулж болоо бүжгэж бүжиглээд юу болоод байгаа ингээд те тэнгуут зүгээр тэр киноны тэр найруулагчийн тэр цаад санаа бол зүгээр яагаад ийм байж болохгүй юм кино гэдэг чинь ийм ямар ч баригдмал юм биш баригддаггүй кино тэгвэл хийж үзье л та гэж хийсэн кино юм байна гэж би бол сүүлд тэгж бодож ойлгосноос хойш Муушгийг 5 гар тоглох албагүй гэдэг киног би өөрөө за энэ шит кино бол биш юм байна гэж ойлгосон. Тэнгүүтээ production бас тухайд аягүй сайн байсан бохоо. Одоо ингээд үзсэн чинь машинтай явж ирсэн гинт машиныхын дээвэр нь буудаж ингэж урагшаа ингэж пуужиндж явж маавал тэр чинь бас график нь аягүй сайн одоо visual effect энэ төр ашигласан байгаа даахгүй. Тэгэхээр яг хөө зүгээр энэ олон нэвтрийн 40-од дугаарын араас одоо залруулж хэлэхэд Муушгийг 5 гар тоглох албагүй кино бол бас тийм муу киноос биш байсан юм байна. Тэр зүгээр л найруулагчийн шийдэл өөр өнцөг зүгээр л биднэрт тийм өөр одоо тоёр байнга идчихснээс чинь огт өөр юм амтлуулъя гэж зориулсан тийм кино юм байна гэж би ойлгосон. Тэгээ авокадо ихэндээ эвгүй шүү дээ. Тэгэл одоо идээд эхэлсэн чинь нэрээ зүгээр ч юм шиг те. Тэгээ зүгээрийгээ идэдсэн чинь тасаад гоё ч юм шиг болоод гоё ч юм шиг дараа нөгөө нэг байнга иддэг байсан цагаан талхаа идсэн чинь бас чихнээсээ шийт ч юм шиг те. Тий. Тэгэхээр энэ чинь одоо нэг амьдрал гэдэг чинь алганы хоёр тал шиг байт юм аа. Бидний сэтгхүү 10-10-аар өөрчлөгдсөн юм байна. Өөрчлөгдсөн юм байна. Тэр киног би 40 дугаарын турш би шийтэл гэж бодож явсан. Тэгээд өнөөдөр бол үгүй юм байлээ гэж хэлсэн. Одоо жишээ нь бүх юм утгагүй байхгүй бороо. Яг үнэндээ. Бүх юм утгагүй. Бид нар
өөртөө утга учир гэдэг имийг зохиож үүнийхээ араас хөөцөлдөж тий амьдрал чинь гэрэл гэгээтэй юм солонгын 7 өнгөтэй оршдог юм байна гэдгийг би анзаарсан тий. Бид гурван подкаст яг үүндээ яг утгагүй шүү дээ. Үүнийг хийгээд одоо яах ч үлээ. Одоо тэгээд яах юм гэдэг хариулт ерөөс олохгүй байхгүй. За юу гэдэг эцэг их үр хөвгтөөс бусдаар тий. Тэгээд яадгийн гэдэг ойлголт одоо энэ подкастыг хийгээд яах юм яг. Тэгээ яг зориг байхгүй гоостой бараа тий. Тэгэхээр ийм бүх зүйл утгагүй. Тэнгүү сүулт ингээд нэг юм бичлэг фэйсбүүкээр үзсэн чинь ийм шагаа наадгааны одоо юм бассейн дээр хийж байгаа байхгүй юу тий. Ингээд хөвдөг матрасан дээр хоёр залуу ингээд шагаа барьцсан ингээд хоёр талаасаа ингээд тий. Нээлтийн үйл ажиллагаа болж байгаа. За бүгдөө л доромжилсан байна тий доор нь. Тэнхтэй дахын төгөлдөр хууртай наад минь нээлт шиг юм болж юм. Усан дээрх юм шагаа гэж юу гэдэг юм байдаг. Тэгэхээр би за яах вэ? Илүү хүнээс санаанд ороогүй зүйлийг хідүүлээс сэтгэхийг гаргая тий. Энэ залуучууд хэлэхэд гоё байна яад ингэ өвчсөн чинь. Сэтгэлгээнээсээ гарна хайрцагнаасаа гарч сэтгэнэ гэдгийг галзуурал гэж битгий ойлгоорой энэ гэж. Яг зөв. Хүмүүс ингэ бичсэн тий. Тэгэнгүүт одоо дэлхийн нийтийн номер 1 спорт сагсан бөмбөгч гэсэн утгагүй байхгүй баруу. Тэр цагирга руу бөмбөгийг хийгээ тэгээ яг яах юм? Баруу тийм биз дээ. Ерөөсөө дандаа тэгээ яах юм гинэ. Тийм. Тэгвэл гихтээ хин нэгэн тэнд би Майкл Жордан шиг болно гэд өглөө болгон бэлтгэл хийгээд те. Өдөржин ингээд спринт хийгээд те. Тэр чадвараа сайжруулаад жижиг булчингуудаа хөгжүүлээд эрүүл хооллоод арх дарснаас хол нэг хожигдож үзлээ. Хожигдсондоо болоод найз нар руу уурлаж үзлээ. Буцаа дандаа уучлаарай гэж тэрвэрж үзлээ. Одоо яг энэ уучлал энэ нэгүсэл шиг хэдүүлээ нэг баг болоод одоо халаад өхөө. Яа гэд нэг хамаг биений үс босоод арзаагаад бөөнөрөө 3 2 1 гэд орж байгаа үсэ тийш. Яг дайрчид тулаандаа орж байгаа юм шиг. Тэ? Тэгэхээр тэдний хувьд утга учир байгаа байхгүй ба. Энийг үзэж хорхооддаг хүний хувьд бас утга учир байгаа. Хин нэгэн тэр цагирга руу бөмбөг хийн гэдэг утгагүй санааг өнөөдөр утга учиртай болтол нь хөгжүүлсэн байхгүй ба. Яг зөв. Тэгэхээр яагаад тэгж бас болохгүй гэж. Тий, яг зөв. Тэгээ ийм яг одоо муушиг 5 гарыг үзтүүлсний дараа сая сүлд үзчихэд нэрэл яагаад ингэж болохгүй гэж гэдэг бодол орж ирсэн. 20 дугаарыг дарааш таны ингээ хамгийн сайн кино гэж нэрлэгддэг ч юм лүү тий. Одоо ингээ 40 дугаарын дараа би насаараа би муу кино гэж бодож явсан кинога сайн кино байсан байна гэж одоо л ойлгож штэ. Тэгэхээр нөгөө хүмүүс намайг үзэл бодлосоо оруулаа гинүү яа нуу хамаагүй зүгээр л би өөрчлөгдөж гин. Одоо тухайн кино би тэр өөр нүдээр хардаг байсан бол одоо нэг өөр нүдээр харж эхэлж байна тийм ээ. Окей, 5 минут тусалчих манайхаа. сайн байна. Хэрэгтэй бол авч идмээр ч юм шиг. Ямар их сонголттой юм бэ? Фитнесийн багш нүрс багтаа өөрөө таваад ирчихв. Энийг ч авчдаг юм уу? That's why захиалчийг гэвэл яадаг вэ? Даатад хэлэгдэн хоол сонгохоос хурдан. Яа тийм үү? Тоонос өгч юм те. Тийм Удаан суугаад харин тийм ээ. За одоо манай ерөнхий ивэнтдэгч Моби Хомын нэрэмж асуулт. Монголын хамгийн underrated болон overrated кино 2000 оноос хойш Содогийн хувьд. За underrated гэх юм бол борон тэр нөгөө нэг найз хэд кино бас хэлмээрэн те. Бас нэх айхтар яваагүй л нэ. Бас сэтгэлд айгүй гоё үлдсэн кино. Одоо комеди хэсэг нь гоё орж ирж гин тэрэн дээр драма хэсгүүд нь айгүй гоё орж ирж гин те. Тэр нэг нөхөрлөл гэдэг юмныг үзүүлж гин. Яг борон нөгөө нэг тухайн үед эр хүн байна гэдгийг бас жоохон чанга байна гэдгийг гэж ойлгодог байсан үед ч юм тэнд яг чанга эсийн тухай гардаг болохоор тэр кино таалагдчихсэн. Тэгээ тэр жүжиглэлтүүд нь одоо жүжигч хосаахыг би хамгийн анх тэр кинон дээрээс харж исэн. Ямар авьяаслаглаг жүжигч юм бэ те. Хөөх энэ ийм жүжигч Монголд байдаг юм уу гэд. Хөөх гэд. Тэгээл тэр аглуу ахын тоглолт мөглөлт те. Эсрэг дүр. Энэ хүүхд юм яриад байгаа гэлээ. Тий. Эсрэг дүрийг бас би буу кармалцсан байж байгаад нэг өвөө далдганаа тэвэл яхаа бас тийм хэлэх юм хэлж байгаад буугаа гаргана тийм ямар тийм шүү. Тэр их сайхан хэд их үнэлэгдсэн киноноос Flirt vodka.
За бид нөгөө нэг сүулт ер нь бол амраахын киног бас үзэх дуртай тий түрүүн гоё хамгийн таалагдсан Монголын бараг шилдэг кино шалз байсан болвол бас яг хит их үнэлэгдсэн кино нь бас амраахын нэг кино хэлмээр байна. За. Ах жирмэн гомдохгүй ч гэх тий. Тэгээд амраахаас юм гоё юу хүлээдэг вэ гэхээр яаж эргэх вэ гэдгийг хүлээдэг багт. За энэ нилээн уршаад дээ шүү. Одоо яах вэ? Болох уу? За тэгтээ амраах юм чи нэг юм бэлдсэн л байгаа даа гэд. Хохирогч гэдэг кино тэ олон ангитай. Одоо яг энэ манай Моби Хомын кино тэ. Айгу гоё ихэлснэ. Маш их нуршаад ийсэн. Тэгээд эргэлтийг хүлээсэн боловч эргээгүй. Эрэхээ удаа эргэсэн тэгтээ хүлээлтэнд жоох эргэсэн. Юу тойрно биш. Ийм дали эргэлт байсан. Бүтэн эргэх хэрэгтэй байсан чи ингээд зүүн тишээгээ эргээ авцсан тий. Нэг гой таалагдсан юм нь амраах чинь тэр нөгөө хоёр ихэр хүний дүр тоглож байгаа шүү дээ. Гэхдээ эхэндээ үзэгч нар мэдэхгүй яваад байгаа. Байж да. Хохирогч биш, орлон тоглогч яриад байгаа. Sorry, хохирогч биш, орлон тоглогч юу? Уучлаарай. Орлон тоглогч тийм. Хоёр ихэр дүртэй байж байгаа. Эхэндээ үзэгч нар мэдэхгүй жаа сүлд нь мэдэгддэг шүү дээ. Тэрэн дээр энэ яалтчгүй өөр хүн байна да тий. Энэ яг яач уу гэж ингэж бодогт. Харин бодсон баг. Энэ яагаад ийм өөр болчихоо уулна. Чи нилээн өөр хүн байсан чи одоо шал өөр болчихлоо шүү дээ тий. Энэ яг юу болчих вэ? Санамжаа алдчихсан юм уу? Тэгсэн ирнэ одоо гэрээ олоод ирчихдээ ингээд бүх юм асуудал ингээд яачлаа. Ямар сони юм бэ гэж бодтол амраах хоёр ихэр хүний дүрийг гаргаж чадсан тий. Нэг нь одоо Монголд өссөн. Өнгөрөө овлохын залуу бол нөгөөх нь гадаадын тагнуулын байгууллагт ажилласан төлөвлөсөн залуу. Хоёрыг залуу тий. Амьдралын наан цантыг ойлгодог хоёр залуугийн дүрийг бол гаргацсан тий. Тэн дээр бол яг зохиолын хувьд бол ингээд киногоо уртсах гад ингээд нэг жоохон уршсан юм байна. Сонжуулсан болтой л гэж боддог. Хитэн талаас бас харуулад идэв штэ тий сүүжэт тий. Өөр өнцгөөс харуулдаг. Тэн дээр яг би болохоор ингэж утсан нөгөө ой ухаанаа алдчихлаа гэж бодсон бохгүй ер нь бол. Би бас яг тэгж үзсэн. Яагаад гэвэл одоо 40 жиргэм насны усны тусал шиг тийм адилхан хоёр эхнэр хүүхдэн танихын эцэгөө ихэр хоёр хүн байна гэхээр надад амар тийм амьдралгүй санагдчихсэн. Ер нь бол яг тэр хэсгээр бол яг ихэр хүн ихэр нь боллоо гэдэг гадаадын хэсэг гарч штэ нэг Америкт байгаа хэсэг хэсэг. Тэгэхээр ихэр нь гэдгийг ихэр байсан юм биш тэгээ мэдчихлээ штэ. Мэдсэн ч гэсэн нэг тийм амьдралгүй санагдчихсан надад бол яг одоо хичнээн ихэр байлаа гэхэд хүний эхнэр хүүхдэн танихгааргүй тийм ихэр одоо байх уу. Тэгээ сүүлдээ нөгөө ихнэр нь чи биш үсттэй гээл тэгдэж штэ тий. Чи яг биштэй гээл. Тийм амир эргэлзээ төрүүлэхээр ихэр байна гэдэг нь тэр над жоохон тухайд нэг амьдралгүй яг нөгөө би бас тэндээс илүү том өөр эргэлт хүлээж исэн бохгүй. Тэр нэг машинтайгаа ослолт орчоод яаж камбэк хийх гээд нэг одоо ингэж юм тэнгийн дүр тоглож байгаад гинт амар юм панчлайн орж гэдэг нэг гэсэн чинь үгүй зүгээр л ихэр нь ирчээл ингээл яваад исэн л юм байлээ. Тэгээд надад бол бас яг тэр кино бол оруулахын үед оруулсан маш гоё сонирхолтой. Гэтэ төгсгөл сэтгэл түрээгүй. Тий яг ялгаагүй. Би бас нэг зүйл нэг мэдсэн юм ярьчих уу. Бароноос нөгөө 10 түрүү ярьсан шүү дээ 10 бидний бас ингэ сэтгэлгээ юмнууд өөрчлөгддөг юм байна гэдэг. Тэгээд өмнө нь бол бас нэг тийм би хуучны хар цагаан кино үздэг бас жижиг гар бишээ антер гэдэг одоо. За яг Шарл Чаплин автагаа хүүхдөхтэй үзсэн. Гэхдээ нөгөө Монгол кинонууд болохоор ингээ жоохон боорын санагдаад идэвсэн. Хуучны кинонууд тий. Ингээл тоодгож байсан. Сая үзлээ тий. Бүр нэгэнгүү үзлээ ихнээс нь. За энэ дээрээс одоо тонхлог тамир киноны хэсгүүд би романыг уншиж үзээгүй ирнэ. Киног нь үзсэн. Тэгээд одоо романыг унших одоо роман нь бол бүр тасархаа гэж хүмүүс бас хэлээд тэгээд би бас одоо уншиж байгаа. Тэр кинон дээр одоо нөгөө юм талт санаанууд айгүй их байна. Метафор. Тийм метафор гэж ярьдаг. Тийм метафорууд айгүй их байна. Тэгэл ингээл миний анзаарснаар жишээлбэл голд ингээд урсаад явж байгаа хонгор хүү аварж ийн захир төмөрийг те. Бид нар за чи хээр төөрүүл яах вэ? Гол алвал бид нар баярлна. Яагаад вэ гэхээр голоо дагаал айл амьдарч байгаа. Ойлгомжтой, аврагдах нь ойлгомжтой. Тунгалаг тамир гэдэг тэр гол хизээ анх урсаж эхэлсэн бүү мэд.
энэ байгалийн тогтцтэй урсан цагаасаа ахуулан өчүүхэн те нэгэн махан биетэй хүмүүн биднийг одоо тэр голд хийжсэн байна. Итгэл найдвар алдаад үхчихсэн үхрийн ширэнд ороолгоцсон байсан тэр нэгэн залуу хүртэл нутгийн гол нь түшиж аварч байна те. Байгаль ус нь аварч байна. Бид нар байгальтайгаа ер нь ойрхон байхад ямар ч асуудал болвол бид нар одоо улам л холдоод байна шүү дээ байгалаасаа. Яг шоргоолт шиг болчихлоо ш нэг нөхрөө ороод ингээл амьдэрдэг те. Тэгэл тэр нөхнийхээ араас нэг юм дөрвөлжин хар хайрцаган дээр ингээл юу ч хийгээд байгаа те. Тэгээд ингээ байгалаа олоод амьдарч байгаа юм. За бас нэг сүлд мэдэрсэн юм тэр кинон дээр юу харсан гэхээр бидний гоё гэж бодож яваад байгаа юмыг энэ хүүхдүүд бас харж байгаа шүү. Гэт одоо жишээлбэл тайзан дээр өмнө бас ч хараал хилдэг байсан байлээ. Энийг бас багасгах гэж хичээж байгаа. Тэгээ би одоо юу гэдэг чинь нэг юм нэг тайзны урд гарахтаа нэг ганц пив уучдаг ч юм уу те. Ингээд нэг веб татаж өөрийгөө тайвшруулдаг ч юм уу те. Энэ мэ надад ингээд гой тайвшруулах чингүүт энэ гоё юм байна те. Нэг ингэчих юмар юм байна чи. Энийг хүүхд эргэн тойрондох маань харж анзаарж байгаа гэдгийг юусоо мэдрээгүй л те. Тэгээд энийг тэр кинон дээрээс олж харсан байхгүй. Хонгор хүчин сүлргөө хулгай хийцэн баригдахгүй явж идэв шүү дээ. Ах л нэг учир олно гэдэг ах дээрээ очисон чинь ах нь тэр хоёрыг сэмэрхэн аргалж явуулчаад дүүдээлдэн шүү дээ. Минийд ингэж болохгүй гэсэн чи юу вэ? Та миний инфлюенсер шүү дээ. Та миний ментор шүү дээ гэдэг тийм. Би танаар бахархаж өсөд ингэ шилийн сайр бол. Үгүй минийд одоо энэ нийгэм өөр болсон чи ингэж болохгүй одоо засаг хэрэгжээд энэ болохгүй. Ахаа намайг аргалаарай гэдэг. Ахаа намайг авраарай ч гэдэг. Одоо комедиг өрөөнд веб байгуулдаг одоо жишээлбэл ганц гарахаас өмнө ганц пив уудаг дүүнер маань гараад ирсэн байгаа байхгүй. Тэгээ би зөрүүлээд юм хэлий гэхээр юу танаас сурсан штэ гэх болчоод. Гэхдээ би болчоод нь штэ тий. Энд чи амьдралын туршид миний дэ ингээд уулын эн чин би буруу юм хийснэ ойлгоод болчлоо. Гэтэл тэр хүүхэд бас хизээ ухаарах юм бэ? Ухаарахгүй явсаар хагаад өгч юм бол бороо чи миний буруу болоод хувирчиж байгаа байхгүй. Би тэр хүүхдэд буруу юм харуулсан, буруу юм үзүүлсэн байж тээ дурак. Энийг бас юм амар үзүүлж харуулж байгаа юм. А дээр нөгөө нэг найруулагч бас яг үнэнг тэр хүнд социализмын цаг үед хасагдаж болох дүрсийг маш овжноор оруулсан байна гэж харсан. Тэр нь яг ялагдж байгаа цагаантны цэргээр хилүүлсэн байгаа байхгүй юу. А манай гол дүрийн хүн хилүүл угаасаа хасагдах нь ойлгомжтой. А ялагдж яваа хилээ тэр хэлсэн үгнээсээ болоод цаазлуулж байгаа учраас энэ социализмын үед зөв наатахаа тэгж үзүүл. Яагаад гэвэл яг ингэж хуцах хүмүүс байвал бид нар яг адилхан ингэж алан шүү гэдгийг нь одоо далд утгаар боох гэж үзсэн. А гэхдээ найруулагч болохоор маш овжин санаа гаргаж хэлсэн. Цагаантны цэрэг үхтэд гэдэг байхгүй. За Эрдэнэ чи сонсож бай. Наадмуу улаантнууд чинь эхлээд манай улсыг зөөрүүлсэн. Одоо ядуугаар нь танай улсыг зөөрүүлэх гэж байна гэж хэлдэг байхгүй тийм. Гэсэн улаантны цэрэг сандарснаа. Наадхаа бушуу цаазаараа гэдэг. Тэгээд л өнгөрсөн хугацаа бидэнд харуулсан. Юу болсныг би тайлбарлаад ах хэрэггүй байна. Цагаантны цэрэг яг үннийг хэлээл бодсон тийм. Тэгээд энийг маш овжноор оруулсан юм байна гэж харж байгаа юм. Тэгэл тэр нөгөө нэг арчаагүй ядуу хүн гэж арчаагүй залхан өнхөөгүй хүнийг л хилдэг юм гэдэг тэр ихтгэлт энэ үг мөхч. Итгэл тий. Итгэлт баян альч засагт амьдрч чадах хүндэ гэж хэлж байгаа байхгүй юу? Одоо манайханд нэг юм сонин үг модонд орсон пялдаг гэ тий. Одоо юу гэдгийг пялдганахгүй одоо ингэж айхгүйгээр хэлж байгаа нь тэнэг зориг юу ар Монголын тэнэг зоригтой ах үлээ яг тийм үйлдэл болчиход байгаа байхгүй. А чи ар Монголын тэнэг зоригтой ах байх юм бол аль засгийн үед амьдрч чадах ихтгэлт баян шиг бодоо байж чадахгүй. Бороо нөгөө мөсө олон улсын харилцааны сургууль Эрдэнэтэн багш нараараа заалгаж одоо магистр хүртлээ сурсан. Манай багш нар маань пялдаг гэдэг үгийг арай өөрөөр тайлбарладаг. Энэ бол дипломат харилцаа, дипломат зан гэж тайлбарладаг. Оо ямар гоё юм бэ. Чиний уур хурж иж болно. Чиний ясчин хавталцчихж болно. Гэхдээ чиний ард улс их орончин байгаа. Тэгээ үнэхэр дипломатын ажил хийж байгаа бол байгааг битгий санаа мартаараа тий. Яагч гарцаагүй үед ингээд инээгээд өнгөрдөг. Энэ тий энэ хэлэх ярих юм аа бэ авч явах энэ бүх зүйлийг авч явж сурах тэр зүйлийг тий хэлэх гэсэн санаагаа хүртэл төрүүлсэн шүү дээ. Алигаар дамжуулаад сэмэрхэн хэлчих бас болдгоо гэд тий. Энэ минийг хүртэл одоо тэгэхээр юу гэдгийг би пялдаг биш гэд бүх хүнийг муухааруулаад би шудраг гэл нэг бүх хүнийг тий
Аль болох ингээл баланстай. бид энэ хорвоог харагдаж амьдрах хэрэгтэй шүү дээ. Хажуудах ханаа бид нэр те хамт олноо юу гэдгийг аль болох ингэж харагдаж амьдрах хэрэгтэй те. Одоо мань над пялдаг гэдэг үг чи би баг өдөр болгон сонсож байна. Одоо подкастн дээр жишээлбэл би ингээд заавал надаас нэг юм хорцсон хүмүүс бүлээгээд идэг болчих. Нэг юм роуст хийх, шүүмжлэх, эсвэл нэг дайрч давшлах ч гэдэг юм уу те. Одоо чи миний подкастыг үздэг юм зарим юм мэдж байгаа те. Тэнгүүт би ингээд зүгээр хүнтэй сайхан яриа хийгээд дуусгаад аригун зүгээр нэг юм долоодог л нөхөр болчих. Аригун юм пялдгандаг л нөхөр болчих. Facebook дээр би үзсэн кино маань надад таалагдаад би ревю бичээд айтан кино болж байгаа чи бүр амар тийм долоодог, хөхдөг, пялдгандаг болчихлгээ намайг тэгээд байгаа байхгүй. Одоо түрүүний нөгөө миний хэлдэг шиг амьдрал алганы хоёр тал шиг өөр байдаг. Нэг хүн юм өөрчлөгддөг. Надад заримдаа юм таалагдаж бас яага болдгүй те. Би гэхээрэл нэг аригун гэхээр нэг хөмсгөө зангитад суучаал хүн доош нэгээ сууж явах хэрэгтэй юм шиг тийм юм хүлээлттэй болчих. Тэр нь магадгүй миний буруу ч гэж магадгүй хит тэгж ихснээсээ болсон ч гэж магадгүй те. Юм өөрчлөгддөг. Надад юм таалагдсан бол би таалагдсанаа хэлнэ. Таалагдаагүй л тэгэл болоо аахгүй. Тэгэн дээр бол одоо пялдаг одоо юу байдیں۔ Те хөглөө долоолоо молоолоо тэгээд яг үндэ тийм биш те. Зүгээр яг бодит фил нь л тэр байгаа юм чинь те. Тэгээд тэр дипломат гэдэг юу бас айгаа гоё орж ин те. Дипломат пялдаг бол тийм биз дээ. Бид нар олон улсын уулзалтанд очиод одоо хоёр хуршруугээд би та нарт пялдахгүй гэл те. Үннийг хэлээд байх юм бол яах юм бэ? Ард түмэн зовно шүү дээ. Тийм. Аль болох л эвтэйхэн шиг л одоо зохицуулахгүй л болвол тийм биз дээ. Үгийн цаад утга санаа бол шал өөр юм байгаа дээ шүү дээ. Уг нь бол тийм. За, окей. За, подкастынхаа брэнд асуултыг асууно. За, манай уламжлалт асуулт байгаа тий. Season 1-ээс эхэлж явсан. За, одоо Монголын 2000 оноос хойш Монголын хамгийн шилдэг 5 кино болон хамгийн шийд 5 киног нэрлэвэл. Одоогийн хувьд. Flirt vodka. Тийм, түрүүн миний хамгийн сэтгэл зүйлснүүдийн түрүү яг асуугааг вахт нь ярьдаг буруудлаа одоо ярьдаг гэж. Тэ сайн уу амьдрал минь найз гоёлын даашинц тэ тунгалаг тамир шалц гээл. Тийм шалц бол орж ирэх бах. Тэгэл энэ тавл юм байна даа энэ тав. Үгүй энийг авчээ. Харин шит тав. Шитгүүгээр тэгээд энэ подкастыг орхихгүй юм да. Дуусахгүй шүү. Тэг дуусахгүй шүү ингээл. Дотор хүнтэйгээ зөрчилдөд байх юм аа. Тэ. Одоо энэ алийг нь шит гэх юм дээ. Камерны одоо багтаамж дүрээд идэх тий. Ингээ ботоо суугаад идэх. Одоо зүгээр ямар кино шийд санагддаг талаар ярьчвал баг шудраг юм шүү дээ. За. Одоо ингээд Америк ийм инээдмийн кино ч юм Америкийн одоо сүүлийн кинонууд үзэхлээр хитрхи үзэл сурталт автагдчихжээ л гэж одоо харж. Зөвхөн тэр яг шагналын төлөө, хүмүүсээс оноо авахын төлөө, гайгүй үнэлгээ авахын төлөө. Тэ одоо заавал нэг ийм хоёр ижил хүүстэн гарах хэвээр те дөрөв найз байхад нэг нь Аз нэг нь өнгөт арьстай те нэг нь Мексик одоо ийм бэжиж тэр кино юу болох гээд байна шагналах гээд байдаг үзэгч нартаа зориулж хийгээд байгаа кинонууд одоо Монголын ч гэсэн үзэгч нартаа зориулж хийж байгаа кино байна шүү дээ нэг юм газ хийгээд ашиг олчихъя гэдэг тиймэрхүү ингээд нөгөө нэг одоо язгуурыг хардаг болсон гэх юм уу энэ яг үлдэх юм хийх гээд энэ тунгалаг тамир чиглэл үлдсэн байгаа байхгүй. Одоо ингээд те энэ олон жилийн дараа нэг муу бацаа энийг үзээд ингээд мань ухаарлаа авлаа штэ. Далд санаануудыг ойлголоо штэ те. Цаг хугацаа явсны дараа те. Гэтэл одоогийн зарим кинонууд 100 жилийн дарааг бас хүмүүс үзүүл яах бол бас юм ойлгох бол үгүй болов. Тэгээд нэг юм за Америкууд нь өөрсдөө үзээд баярлах. Манайхны бол манайханд бол ерөөсө тохирохгүй юм байна л гэж одоо тийм хит үзэл сурталт авцсан кинонууд. Тарих угаасан. Тийм. Түрүү нөгөө нэг бороо ярьж байгаад
гадаадын сэтгэл үүсгэн кинонууд гэдгийг үргэлжлүүлж яачих вэ? Тий. Амар шийтээсээ сэтгэлд үлдсэн рүү орж идэв. Тийм ээ бараа надаа тэгээд сая хамгийн сүүлд үзээд бүр бас амар гоё сэтгэлд үлдсэн нөгөө F1 бас ямар гоё юм бэ тий. Тэгээ нөгөө хөгжимтэйгээ ойрхон хөгжимд дуртай хүн ч юм уу тэгээд Ханс Циммер бол бас ингээл үнэхээр уралдаг юм байна тий. Нэгтүү хоёртуу л гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэгэл одоо ингээл тэр фул альбом нь тий ингээл Don Toliver дуулж юм тий. Rose дуулж юм тий ингээл дэлхийн бүх одууд тэр дуун дээр ингээл сүлийдлаг болж байгаа одууд тий Doja Cat матуулж юм тий. Тэр хөгжим нь гэхдээ гол тэр киноны хэлэх гээд байгаа юм нь Кухнягийн кинон дээр хоол ерөөсөө гардаг шүү дээ. Зүгээр ажилчдын драма гардаг шиг. Тэрэн дээр уралдааны машин юм шиг ирнэ. Яг нөгөө миний яриад байгаа энэ язгуур сүнс ирэх гэдэг зүйлийг те бид нар юу утга учирыг тодорхойлно тэрнийхээ араас хөөцөлддөг вэ гэдэг тэр санааг ингээд төвшүүлдэг те. Ясаар агаад бүр F1-ийн уралдаан чинь бааж авах гээд очисон чинь бид нар чам тийм өгтөлж чадахгүй шүү дээ гэсэн not about money гэдэг те. Яг л тэр байгаа даа байхгүй те. Комеди ч гэсэн тийм байгаа байхгүй. Мөнгөний төлөө бас хийгээгүй те. Би сүүл тайзан дээр ингээл хүмүүс амар гоё яваал хүмүүс алга тасч яхад би бас яг үзэгчдэд ингээд баярлалаа гэж хэлж байгаа. Би яг энэ мөчийн төлөө л энэ хүртэл ирсэн юм байна тий. Би одоо Орогийн хамгийн аз жаргалтай хүн байна. Та нартай баярлалаа гэд ингээд айгуу гоё хэтмхийн яслаад буусан тий. Яг тэр мэдрэмж нь дасгалыг хүртэл бороо би гоё битээ болох гэж хийгээгүй юм байна. Эрүүл мэндийн төлөө ч хийгээгүй юм байна. Зүгээр л би тэр өдрөө гоё болох гэж хийж байгаа юм байна гэдгийг бас ойлгосон. Саундаа суудсан, дасглаа ийцэн, саундаа суудсан. Усанд ороод те цэвэрхэн шампунь өнөртсөн гарч ирж явах та хороогийн хамгийн аз жаргалтай явж байгаа юм. Би урдуур хэдэн ч машин оруулж чадна. Ямар ч ууртай өө над руу салаавч өгөөд дайрсан би. Болдоо бро тэ. Техник дипломат зангаар зайлуулчих бас боломж. Тийм сэтгэл зүйн хүчийг надад гоё өгч юм те. F1 гэдэг кинон дээр Brad Pitt штэ. Brad Pitt зүгээр л ингээд зарим жүжигчид ингээд хөгшөрхөөрөө мяарчдаг те одоо нэг амар залуудаа алж исэн жүжигч гэдэг юм бол одоо шиг Vin Diesel-ийг ярил л да. Vin Diesel одоо ингээд цаашаад карьер нь юу байх вэ? Амар экшн баги одоо бишүүлж штэ хөгшрөөд те. Тэр шиг Brad Pitt болохоор яг юм дарс шиг те. Удах тусмаа илүү чанартай болоод байгаа юм шиг танаас санагддаг. Секси ах хിവэрэл байгаа. Улам секси, улам тэг хөгшрөөд одоо баг 60 хүрсэн үү? 60 хүрж байгаа юу? Тэгэхэд улам амар гоё жүжигчин болоод байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ хүн нөгөө яг жинхэнэ жүжигчин хүн байгаа байхгүй тий. Ингээд хөгшрөөд одоо царай цусан үрчигээд одоо яаж исэн ч байсан л энэ хүн хамгийн Аз зэрэглийн жүжигчин хിവэрэл байгаад нь. Ур чадвар байна. Дээрэс нь одоо бие яаж авч явж байгаа гэдэг бүх олон юм нөлөөлж байгаа л байх л та. Гэтэл нэг юм бидний хайртай Brad Pitt одоо 30 жилийн дараа тий хэдэн жилийн дараа байт ингээд хിവэрэл байгаа. Яг л бидний хайртай тэр дүр яг л яваал байгаа шүү дээ тэр жүжигчин. Яг нөгөө зарим юм жүжигч чинь нэг эрт харьчдээ шүү дээ. Харихгүй улам ингээд чанарчаад байгаа нь. Одоо жишээ нь харагдах үзмжээс нь ахуулаа тий уралдааны хувцсамсад ямар гоё харагддаг юм бэ? Тэр Bullet Train гэдэг кинон дээр бас тий бас өөрийнхөө хувцсамсан гэсэн тий. Тэр чинь бас нэг юм комеди кино байгаа шүү дээ. Тэгэхэд л ингээд бас нэг жоохон маанагд нөхөр байгаа даа байхгүй азтай нөхөр байгаа даа байхгүй тэгээд яг нөгөө азтай тий тэгэл тэр нь амар зөгцсөн тий Brad Pitt-ийг дандаа л юм кул залуугаар харсаргаад тийм дүр яг болоо гэсэн чинь тэн дээр алаад байгаа байхгүй тий өөрөө ч гэсэн кинон дээр хэлсэн шүү дээ наацтай юу гүй юу гэдэг тий харин тий тэгэхээр нэг үнэхээр чанартай бас жүжигч юм аа бас тэр нөгөө бас нөгөө Once Upon a Time in Hollywood тий ёо миний хамгийн дуртай кино хамгийн чийл кино. Одоо тэр юу гэдгийг нөгөө би ч нөгөө багаас бас тэр айгүй би бүр ингээд миний сэтгэлийн юм хар ямиг авч хайсан кино гэх юм уу баруу. Яагаад гэхээр нөгөө нэг түр ийсэн шүү дээ. Аамен 70-аад оны рок сонсдог. Тэгээд эндэд дуртай болохоор тухайн үеийн үйл явдлууд надад ингээд айгүй тод бүр өөрөө баг амьдарч исэн юм шиг баг ингээд судалсан гэх юм уу те их дуртай болохоор. Тэгээ би тэр Sharon-ы өхөлд бас айгүй харамсаж явдаг байхгүй. Хитэн хиппи нэрт жирэмсэн байхдаа бүр ингээд нас урсан гэхэр чинь айгүй хэцүү баг. Нөхөртөөгөө хамт. Тэр чинь ингээд тэр чинь би биш дэлхийг өөлүүлсэн үйл явдал. Тэгэнгүүт
Хэрв ийм байсан бол яах вэ гэдэг эсэргийг үзүүлсэн гэх юм уу тий. Тэгээд та жинхэнэ тэдрийг үхлийн муухагаар ингэж алж байгаа байхгүй тий. Тий одоо хөрөө кинонд би бас дуртай. Хөрөө кинонд жишээлбэл тэр хүмүүс эхлээд GM новшуулгаач гэлдэн шүү дээ. Hello Bill, I wanted to play the game. Тий. Most people are so ungrateful to be alive there, but not you, not anymore. Тий. Choose your choice is yours гэдэг шүү дээ. Тэгээ яг тэр чинь бид нар гимгүү үнийг харах юм бол өрөвдөд байна. Хогийн хулгайчиг тэгж байгааг нь харахаар болж гээд байгаа байхгүй нэг. Бас л бидний чөтгөрлөгөл сүнслэлтэй тэр чинь. Бид нар уулын юмыг маань тижээгээд шүү дээ. Бид нар уулын бүгдийг уучлах хэрэгтэй тий. Хаяад цаашаа явах хэрэгтэй. Гэхдээ тэр нэг хөөхд тэр тижээгээд исэн байгаа байхгүй тий. Хаста болохгүй юм бол яад гин гэдэг тий. Тин шиг нэг юм хар имийг ингээд бас авчиж байгаа байхгүй. Зэрэгэлдээ ертөнцөд шир 8-д байгаа ч юм. Тэгээ хамгийн сүүлд нь шир гарч ирээ зогсож идэв. Юу болов гэд тэ. Юу болоо гэдэг би нар орж ирээд бүгднийг шатаачаад явууллаа. Once Upon a Time in Hollywood бас л нөгөө нэг яагаад ингэж болохгүй гэж кино яагаад ийм байж болохгүй гэж кино өөрөө бас бүтэн киноны одоо бүтцээр нь харах юм бол яг нэг ийм юм хэлэх гэж байгаа кино гэдэг юм ерөөсөө биш. Кино өөрөө зүгээр юм чийл амар гоо чийлрээ ингээд нэг Холливуудын алтан үеийн төгсгөл үеийг ингээд энэ тэндээс нэгээд харуулж ингуудаа нөгөө найруулагчийн өөрийнхөө үндсэн шийдэл нь тэн дээр орж иж байгаа хөө. Quentin Tarantino найруулагч ямар шийдэлтэй гэхээр түүхийг өөрчилдөг, хүснээрээ өөрчилдөг тий. Inglourious Basterds дээр жишээлбэл Гитлерийг зөв дээрээс нь нүүр нүдгүй шүршиж алж малаа тий. Тэгэж өгөөгүй штэ Гитлер чи тий. Тэг ингээд хүснээрээ түүхийг өөрчлөөд байгаа тэр Once Upon a Time Hollywood дээр бас гарч байгаа хөөх тий. Тэнгүүтээ бас нөгөө Тарантиногийн бас кино чинь цус штэ ингээл амар олгоотдаг цус нүж. Яг тэн дээр нөгөө нэг хэдэн хипичүүд нөгөө нэг чи нөгөө нэг юуны Charles Manson-ийн штэ. Manson-ийн тэр алуурчин одоо хипичүүдийг тэр нэг тий нэг утасны трупыг ингээл тас тэгээд нүүр нь бүр амар болол дараа нэг нохойн ингэж суугаад ингээл огол ингэж нүүрнээс нь аваад торчдод дуусгадаг өстой тий. Йоо тэр үнэхээр салаатай. Сүүлд нэг flame thrower ингээд нэг шатаад штэ тий. Тэр мөр бол үнэхээр гоё эс. Подкаст маань ерөнхийдөө энд хүрээд одоо төгсөх тийшээгээ хандаж байна. За тэгээд содоодоо бас ивент итгэгч нарынхаа гарын бэлгийг гартуулъя. Гэлэлаа. Үдчин түмний уламжлалт жороор хийв. Гэрлүг бууз. За тэгээд өнөөдрийн урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн содоодоо баярлаа. За тэгээд ивент итгэгч нарынхаа хамтран ажиллаж байгууллагынхаа гарын бэлгийг өгье. Бэлгэлье. За хамгийн ихний бэлэг бол энэ Mindmos гэдэг юм компаниас гаргасан юм далайн хөвд байгаа юм билэ. За тэгээд энэ хүү бүтээгдэхүүн нь болохоор 6 төрлийн юм төрлөөр гардаг. За тэгээд гидсний эрүүл мэнд чинь гоо сайхантай шууд холбоотой юм байна. Тэгээд тархлааны 70% нь одоо гидсний дотор гидсний одоо эрүүл мэндтэй шууд холбоотой байт юм байна. Тэгээд 7 хоног өдөр болгон нэг халбыг 14 хоног хэрэглээрээ тэгээд гоё гидсээ эрүүл байлгаараа. Тэгээд гидс эрүүлэх юм бол нүур ам одоо бие хаагаар юм гарахгүй гэдэг ийм гоё цоошин бүтээгдэхүүн гарсан юм билээ. Тэгээд содоодоо бэлгэлье. За гэлалаа. Баярлалаа. Mindmos компанийнхаа зүгээс. За мөн манай Зой удаан ирээгүй одоо би бас Зойдоо бас ингэж бодлоо. Бэлэг өгж явахгүй бол одоо энэ хүн ер нь ирэхгүй юм байна гэж бодлоо. За тэгээд Зойдоо дамжуулчих тий. Тэгээ дамжуулчих да. Хэдүүлээ чинь микний цаанаа сууж байгаа хүмүүс ч. За дараагийн бэлэг бол манай ивент итгэж байгууллага болох Flirt Vodka байна. Энэ нь болохоор одоо 5 удаа нэрсэн ийм арх байгаа. Нэг өдөр болгон унтцаа 100 г. Унтцаа 100 г. Тэгээд энэ нь болохоор нөгөө 5 удаа нэрсэн гэдэг утгаараа нөгөө спиртнийхаа амт нь маш бага мэдрэгддэг. Тэгээд хүний биед гормон нөлөөгөө шаардуулдаггүй ийм сайн чанарын одоо водка арх байна. Тэгээд энийг бас зочиндоо бэлгэлье. За гэлалаа. За тэгээд Зойдоо одоо нөгөө аав нь хүүгээс огтуу явахыг харлаа гэдэг шиг студид бас арх гэдэг үе бас байд юм байна. Тэгээд одоо нөхөртэй болцсон чинь тэгээд нөхөр бол бас хаяа госон нүцтэй. Баярлалаа. За дараагийн бэлэг бол одоо манай гэрлүг брендийн хөлтөөсөн бүтээгдэхүүнүүд байгаа. Ерөнхийдөө бол одоо аригууны яг өөрийн амлаж буйгаар бол хамгийн амттай юм бууз банш болон юм хөлтөөсөн
одоо котлет хөвтөл гэсэн юм бүтээгдэхүүнүүд байгаа. Энийг бас сайн гэр бүлээрээ хэрэглээрээ. За гэлалаа. Руу олон төрөлтэй байт юм лээ. Бууз, банш, котлет юм ах. За зойдоо шууд амжилчлаа. Зойдоо бас зүйлэрнэ. За тэгээд хоёрт ингээ сайхан өгчээ. Хин нэлийгээ явах. Төрсний дараа бас хүүтийн өмнө төрж болдгоо шүү дээ. Энийг зүтгүүлээд байж тээ. За манай зой тэгээд бас төртлөө жоохтой төрөх төгтлөө бас подкасттай ирнэ гэж би бол маш их найдаж байна. Би бол маш их ганцаардж байгаа. Тэгээд ганцаардл маань үзэгчдийн комментаас мэдэгдэж байгаа. Миний царайнаас бол мэдэгдэхгүй. Үзэгчдийн коммент бол нөгөө намайг маш их ингээд чи юм байна мэдэхгүй байна мэдэж гин гэл ингээд шүүж байгаа. Тэгээд энэ маань болохоор нөгөө бид хоёр анх эхлэхдээ ингээд концепц нь өөрөө бид хоёр ингээд хоёр талаас ингээд нийлж одоо би Монгол киногоо базъя чи гадаадаа базъя гэдэг юм уу бид хоёр ингэж нийлжсэн. Тэгээд нэг тал нь байхгүй болчихсон нөгөөсө тал юм үлдчихэж штэ тий. Тэгээд би бас зойгоо бас төрөх төх хүртлээ ирээд контентоо бас үргэлжлүүлж байгаарай. За тэгээд төрөөд бас тодорхой хэмжээнд хугацааны дараа бас ингээд өөр хүн болоод ирэхээр нь бас эргэж ирээрээ гэдэг юм хүсэл тавьж байна. Тэгээд дараагийн дугаар дээр бас ирэхийг бодоорой. За Содогийн хувьд бол за урилгын манд бүлээн авсанд бас маш их баярлаа. Тэгээд Содотоо бас кино ярихт сайхан байна. Бас тэгээд миний бас бодож төсөөлдөг одоо YouTube-ээр үздгээр тий зургатаар үздгээс бол тийс бас өөр хүн байсан юм байна тий бас өөрийн гэсэн ертөнцтэй юмыг маш өөрөөр хардаг. За тий киноны бол бас архаг юм die hard fan байсан гэдгийг бол бас өнөөдөр мэдлээ. Бүр хөндүүдээ бол ярьж амжсангүй шүү дээ гэдэг. Тий тэгээд нэвтрүүлгийнхаа уламжлалт ёсоор хаалтынхаа үгийг Содотоо хэлдэг. За миний гоё хаалтынхаа үгийг би одоо миний хажууд сууж байгаа гоё энэ тий би давхар одоо энэ нэмэгтэйдээ тий олон төвний гэр бүлийн хүнд нь одоо анхны хүүхдүүд тий за ингээ та гуравтай гоё би урт удаан аз жаргалыг одоо хүсэж байна тий бид хоёр бол угаасаа аз жаргалуудаа мэдрээ явж байгаа хүмүүс тэгэхээр би тусгаалan одоо анхны хүүхдэл болохоор хавийн сүүлийн үгээ юу гэдгийг би энэ хороод чинь нэг энэ одоо энэ нэг амьд ингэж үүсэх тий нэг хүмүүн бий болно гэдэг за мэдээж одоо өсгөж хүмүүжүүлээд ингээд хүн болгоно гэдэг бол маш хэцүү бөгөөд аз жаргалтай ажил. Тэгээ тийм учраас одоо та гурийнхаа амьдралд наад жаргал хүсье да. Тэгээд урт удаан жаргал хүсье. Тэгээд за мэдээж аз жаргал хоёр ээлжилдэг те. Тэгэхээр зовлон болгоно нь зовлон биш зүгээр сорил байгаасай. Тэгээ жаргал болгоно улам дүрлцэн асах одоо тэр очноогоосай гэж одоо та зөндөх баярлаа. Байна гэтээ. За тэгтээ анх удаа нөгөө нэвтрүүлэг рүү биш яг нөгөө нэг хүн рүү хандаж гоё гэлээ амар бас гоё байлаа. Надад бас сонсож суухад бас айгүй гоё байлаа. Гэхдээ би бас нөгөө анзаараагүй байж байгаа чамайг хэлэхэд чинь ингээд хараад бас айгүй гайхлаа. Тэгээ айгүй гоё сэтгэл гоё байлаа гэдэг. Хамгийн гол нь эрүүл байгаарай. Тийм эрүүл байгаарай. Инх минь дамжаарай гэдэг ерөөё. За тэгээд нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгч Mobi Home, за мөн ивент тэтгэгч Мөнх даатгал, Glow Story пүүсний дэлгүүр, за нэг нь Flirt Vodka буюу 5 удаа нэрсэн юм арх хамтран ажиллаа. За тэгээд та бүхэндээ та бүхэндээ шээж бас ерөөл хэлэх гэж биш даа. Бүгд авраг аз жаргал хүсэх. Ингээд подкаст мөр бүр мөсөн өндөрлөж байна гэж тавраа. Орд төсөлийн зурчтай. Энэ подкастны хаалтыг ор хийчихээ. За тэгээд мэдчихээс тэ бай дараагийн дугаараар уучлаа баяртай үзэгчтэй. Йоо. Гоё инээлтэй дуустаа тэ гоё дугаараа баярлаа.